Та бүхний анхаарлыг нааш нь хандуулъя. За 2021 онд бол Монгол Улсын их сургуулийн ахуйн багш нарын холбооноос лекцийн алтан сан гэдэг ажлыг эхлүүлээд тэгээд 2021 онд бол 10 багшаар лекц уншуулсан. За тэр 10 багшийн лекцийг бол манай Соёнгийн телевиз одоо хэд хэдэн удаа нэвтрүүлж гаргасан. За энэ 2022 онд бол ер нь анхны одоо дараачийн үргэлжлэл лекц болж байгаа. За тэрний эхнийх нь бол сая манай Баянсан багшийн өмнө Жамбал багш уншлаа. Тэгээд үргэлжлээд одоо өнөөдөр манай Баянсан багш лекцээ унших гэж байна. Баянсан багш бол Монгол улсад одоо сэтгэц шинжилээр бол нэлээд сайн бүтээл төөрөөж одоо нэг сургууль бий болгосон. Оросын холбооны улсад энэ талаар эрдмийн зэрэг хамгаалсан. За манай сэтгэц шинжилээр бол урдаа барьдаг багш байгаа. За Монгол улсын гавьяат багш, хэл шинжилгээ ухааны доктор ийм багш байгаа. За нөгөө талаар бас Баянсан багш маань биднийг одоо 1976 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний ангид орж байхад одоо манай ангийн багш болж биднийг удирдах явсан. 5 жил одоо биднийг удирдах байсан ангийн багшаа. За тийм учраас өнөөдөр одоо Баянсан багшигаа хүрэлцэн ирж манай лекцийн алтан санд өөрийнхөө эрдмийн сайхан лекцийг унших гэж байгаад их баяртай байна. Юуны өмнө Баянсан багштай баяр хүргэе. За нөгөө талаар бас манай Монгол хэлний ангийн хүүхдүүд багшийн лекцийг одоо сонирхож хүрэлцэн ирсэнд бас баяртай байна. За тэгээд багшигаа лекц уншихыг урьж байна. Та бүхний ямар амгалан айлтгая. Тэгээд миний ярих зүйлийг сонсох гэж хүрэлцэж ирсэн. Их баяртай байна. Тэгээд би энэ Монгол Улсын их сургуулийн 1970-аас 75 онд сурч байсан оюутан 52 жилийн өмнө энэ танхимд багш нараас лекц сонсох гэж орж ирсэн. Тэгээд одоо 52 жилийн дараа бол та нарт юм ярих гэж энэ дугуй танхимд орж ирж байна. Их сайхан одоо миний 2 дахь гэр орон болсон ийм газар. Тэгээд одоо ялангуяа энэ өнөөдөр надтай хамт миний лекцийг сонсох гэж ирсэн залуу оюутнууд, тэгээд бас миний таньдаг багш нар, Монгол Улсын гавьяат багш Элдвочир багш, бас Сүхбайгаа одоо манай хуучин иргэний хамгаалтын нийгмийн ухааны факультетад ажилласан хүн, Цэрмаа одоо манай хууль зүйн факультетийн туслах эрдэмтгийн ажилт ийм хүмүүс. За зарим бус хүмүүсийг би бас нэрийг сайн мэдгүй учраас уучлаарай. Тэгээд ийм хүмүүс иржээ, их баяртай байна. Тэгээд Чулуунбаатар багш бол миний анхны одоо даасан анги оюутан 1976 оны намар эдний анги 1-р ангийн оюутан байхад би дааж авч эдгээр 81 онд төгссөн. Тэгээд миний одоо 2 дахь шав гэдэг юм уу? Эхний шав маань 74 онд 78 онд төгссөн. Тэгээд 79 онд ч үлээ. Тэгээд эдгээр одоо 2 дахь ангийн оюутан. Тэгээд их сайхан үйл явдал болж байна. Тэгээд яг хөө цаг нэг л одоо цаг намайг юм ярь гэсэн. Тэгээ энэ бол яг энэ Монгол Улсын их сургуулийн Ахмад багш нарын холбоо санаачлаад тэгээд Монгол Улсын их сургуулийн одоо профессор багш нар олон жил ажиллаж байсан хүмүүс энэ бас нэг юм лекц яриа хийлгээ. Тэгээд тэрний бичиж хуурцганд хурааж аваад тэгээд сүүлд нь бас хэрэг болох цаг гаруул оюутнууд үзүүлж харуулж байх ч юм уу. Нэг тийм одоо ажил санаачлал зохион байгуулж явуулж байгаа маань. Тэгээд Чулуунбаатар багш, Авдан Долгор багш хоёр энэ ажлыг бол хариуцаж явуулж байгаа. Тэгээд та нарт бол бас их талархаж байна. Энэ бас их сайхан үйл. Миний ярих зүйл их тийм одоо хүндтэй чухал зүйл болохгүй байж магадгүй ч гэсэн ер нь надаас бусад хүмүүсийн ярих зүйл бол мэдээж хэрэг хожим асуудууд үн цэнтэй тийм бүтээл байх нь дамжиггүй учраас миний одоо ярих зүйл тэнд багтахгүй хамаагүй юу ч гэсэн энэ бол буянтай сайхан ажил хийж яана гэж ингэж үзэж байна. За ингээд миний ярих зүйл бол би бол хэлвэчгийн багш, хэлвэч протоколын багш гэдэг мэргэжлэр Монгол Улсын их сургуулийн 75 онд төгссөн ийм хүн байгаа. Тэгээд
Москвагийн багшийн их сургууль, Москвагийн Ломнос овн нэрмжтэй их сургуулийн аспирантурт суралцж тэнд одоо аспирантур төгссөн. Ингээд Москвагийн их сургуулийн аспирантурыг 87-аас 91 онд сурч одоо орсоор бол психолингвистик гэж одоо ингэж хэлдэг. Англиар бол psycholinguistic гэж хэлдэг. Монголоор бол хэлний сэтгэл судлал гэдэг ийм чиглэлээр одоо миний судалгааны ажил байсан. Тэгээд тэр ажлыг маань Москвагийн их сургуулийн одоо хүндэт профессор гэдэг юм уу, ямар профессор гэдгийг одоо тэр их нэр хүндтэй хүн миний ажлыг оошааж авч удирдсан. Тэр хүн бол Александр Алексеевич Леонтьев гэж. Би тэр багшийнхаа нэрийг заавал өөрийнхөө одоо ярихынхаа өмнө хэлэхгүй болохгүй учиртай юм. Тэгээ тэр хүн бол Александр Алексеевич Леонтьев гэдэг хүн сэтгэл судлалын ухаан, шинжилгээ ухаан хоёроор докторийн зэрэг хамгаалсан. Өөрөө бол Оросын сэтгцэн шинжилгээний дэлхийн дэгийг үүсгэсэн тийм хүн. Дэлхийн дэг гэдэг нь бол юу гэхээр зэрэг дэлхийн шинжилгээ ухааны сургуулийн дэг сургуулийг үүсгэсэн. Тэрний эцэг нь бол Александр Алексеевич Леонтьев гэж хүн байсан. Оросын сэтгэл судлалын ухааны дэлхийн дэгийг үүсгэсэн хүн. Тэгээд хүүн бол сэтгцэн шинжилгээний дэлхийн дэгийг үүсгэсэн. Эцэг нь бол сэтгэл судлалын ухааны Оросын дэлхийн дэгийг үүсгэсэн. Ингээд ийм хүн нэг одоо хацартаа нусаа наасан малчин ардын хүүхдийг гололгүйгээр миний ажлыг тоож удирдах намайг одоо ийм их сайхан одоо эрдмийн замд бол ороход дур сонирхолтой болгож өгсөн энэ ачит багшийг одоо би заавал дурсаж хэлэхгүй болохгүй. За Монголын олон багш нар Монгол Улсын их сургуулийн байгаа одоо тэр их олон хүний нэрийг одоо бүгдийг хэлвэл бас их урт цаг орно. Зарим нь хэлэхгүй болохоор хүн бас гомдно. Гэхдээ би нэг онцолж нэг хэлэх хүн бол Шадвийн Лувсан Мандан гэж академик Лувсан Мандан гэж ийм хүн байсан. Шадвийн Лувсан Мандан багшийг бол би яагаад онцолж яах вэ гэхээр тэр 1975 онд намайг Монгол Улсын их сургуульд төгсгöd тэр Лувсан Мандан багшийг дагалдан ажиллах багшаар бол электратын тушаал гарч ингэж ажилласан. Тэгээд тэр үед бол Лувсан Мандан багшаахан биеийн чилээрхөх хөлн өвддөг болоод тэгээд өдөр болгон их сургуульд ирж хичээл заах боломж багтаа шиг болцсон учраас бид нэр гэрээр нь очиж одоо тэр юуг нь өөрөөр хэлбэл биднэрт заах ёстой юм одоо ингэж асуу сурж авах ийм одоо бүр зориуд бол одоо өөрөөр хэлбэл Монгол Улсын их сургууль бол тийм одоо шийдвэр гаргаад тэгээд намайг тэр хүнийг дагаж ажиллуулж одоо сансар хороол гэж ярьдаг тэр 12 дугаар хороолын хамгийн нүүрний байшинд манай луу багш байсан. Тэгээд бид нэр одоо очиж юм асуудаг нэг одоо өөрийгөө зэмлж хэлмээр юм юу гэхтэй зэрэг тэр үед одоо нэг их тэнэг байсан учраас их эрдэм номтой хүнээс юм асуухаа мэдэхгүй байсан. Юу асуухаа мэдэхгүй ер нь ямар юм яах гэж зорж байгааг бас мэддэггүй. Тийм их тэнэг шав байсныг эргэж санахад бол их одоо өөртөө их харамсмаар юм зүйл. Тэгээд манай Лувсан Мандан багш бол та нарын залуу оюутнууд бол нэг сайн мэдхгүй байж магадгүй. Лувсан Мандан багш бол онцож ярих одоо их учиртай. Миний шалдын юм ярьснаас тэр хүмүүсийн тухай юм сонсох нь баг чухал байж магадгүй. Тэгээд Лувсан Мандан багш бол ерөөсөө ямар нэгэн сургууль сураагүй хүн. Бага сургуульд сураагүй. Тэгээд дунд сургуульч төгсөөгүй, дээд сургуульч төгсөөгүй. Тэгээд яасан гэхтэй зэрэг өөрөө бие дааж эрдэм боловсрал эзэмших үлгэр гэдэг юмыг бол биеэрээ үзүүлсэн тийм том хүн байсан. За Монголын хэл шинжилгээний ухааны одоо тулгын 3 чулуу гэж ярьдаг. Ямбын Эрдэнэсын Цэндийн Дамнын Сүрэн Шадвийн Лувсан Мандан гэж энэ одоо 3 том эрдэмтний нэг нь бол тэр одоо бидний багшийн багш одоо ийм хүн. Тэгээд тэр хүн бол одоо академич шинжилгээ ухааны гавьяат Монгол Улсын гавьяат багш билүү тий одоо ийм хүн байсан. Тэгэд ямар ч сургууль суралгүйгээр бие даагаад тэгээд одоо ингэ зүгээр төсөөлж ботход бол одоо хачин одоо гайхамшигтай зүйл энэ бол тий. Ийм одоо мундаг хүн байсан. Тэгээд яг одоо бидний бахархал гэдэг юм уу миний үеийнхний одоо миний дараагийн бас зарим үеийнхний бахархал бол ийм том багш нарын одоо ач буйнаар бол бид нэр жаахан гайгүй болсон. Гайгүй багш болжээ гэж намайг хэрэг хэлж байгаа бол хэлдэг хүн байвал тэр хүмүүсийн ач буй юм байсан. Тэгэд надад бол жоохон юм байсан байна. Тэгээд тэр одоо тэр миний Леонтьев багш, миний Лувсан Мандан багш. За тэгээд одоо бусад багш нар их олон багш нар байсан. Одоо ихэнх нь бол одоо бурхны оронд явсан учраас одоо цөөхөн ганц хоёр хүн үлдэжээ. Тэр үед миний багш байсан хүмүүс. За ингээд ийм сайхан одоо багш нар ийм сайхан хамт олонны одоо ач буйнаар тэгээд та нартай өнөөдөр уулзаж лекц уншаад 1972 онд энэ танхимд би оюутан байхад
Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вайлдхам гэж хүн байсан. Манай их сургуулийн одоо хүндэт доктор ус энэ гадаа самбарт байх. Тэр хүн энэ танхимд ирж одоо тэр Монгол Улсын их сургуулийн хүндэт доктор болж ийм одоо гэрээгээ авч ирсэн. Тэгээд тэрний дараахан Далай лам болоод энд орж ирээд тэгээд энэ хаалгаар орж ирээд шууд ийшээ хараад энэ дээгүр байрцсан эрдэмтэн зургийг хараад тэгээд энэ өд ингэж харсан Альберт Айнштейн байгаа юм байна шүү дээ гэж дуу алдаад тэгээд бид нарт лекц уншиж байсан. Манай их сургуулийн хүндэт доктор болсон тэр нэлээд. За ийм одоо сайхан танхимаа. Тэгээд энэ танхимыг бол бас одоо дэлхийн дахны их одоо улс төр нийгэм соёл шинжлэх ухаан боловсрол шашин одоо алдартай одоо том зүтгэлтүүд их эрдэм ухаантай хүмүүс энд орж гарч манай их сургуулийн манай Монгол улсын их эрдэмтэй багш нар бол энд лекц тавьж ирсэн. Ийм танхимд бид нэр өнөөдөр одоо 2022 оны 3 сарын одоо 2 мөлөө тийм ээ 2-ны одоо ийм сайхан өдөр уулзаж байна. Тэгээд одоо бол өөрийнхөө ярих юмд орё тий. Нилээ бас дэмий юм ярьчлаа шүү. Тийм үү. За тэгээд миний ярих юм бол юу гэхтэй зэрэг энэ лекцийн сэдв нь бол хэл бол соёл таних уу, танин мэдэх үү ба соёл гэдэг юмны зууч юм а гэсэн тийм сэдвээр ярьж байгаа. Зууч гэдэг нь бол хүний танин мэдэх тэгээд хүний бүтээсэн соёл хоёрыг бол хэл зуучилж өгдөг гэсэн юм санаа тий. За тэгээд энэ жаахан хачин гарчигтай зүйл байгаа. Би нэг тайлбарлана. Ер нь бол хэлийг бол одоо энэ хүний бодол санаа сэтгэхүйн одоо ийм зэвсэг хэрэглүүр хүний бодол санааг бол дамжуулдаг одоо ийм хүмүүс хоорондоо өөрийнхөө бодол сансан сэтгэж ойлгосон ухаарч мэдсэн зүйлээ бол хэлээр одоо илэрхийлж дамжуулж харилцдаг гэсэн ийм одоо тийм баталгаа шаардахгүй гаргалга шаардахгүй тийм үнэн одоо логикийн үнэн бол 2500 жил явж байгаа. Энэ бол одоо Аристотелес хоошоогоо бол одоо явж ирсэн ийм үнэн. Тэгээд энэнийг бол бид энэ Европын хэл шинжилгээний уламжлалыг бол Оросын хэл шинжилгээний одоо сургаал номлолоор бол дамжуулж авч өнөөдөр хүртэл явж ирсэн. За ингээд үгээр бол энэ хэл бол гайхамшигтай одоо хэрэгдүүр гэдэг нь бол одоо хэвээрээ байгаа. Тий. За тэгэхээр өнөөдөр миний ярих юм бол жаахан хачин асуултууд гарна. Юу гэхтэй зэрэг хэл бол тийм чих чухал хэрэглүүр биш гэж би ярих гэж байгаа. Тий. Тэгэхээр тийм учраас бидний одоо жаахан тогтож ойлгосон зүйлүүдийн жаахан тийм сөрөг одоо асуултууд юунууд бол гарах юмаа гэж эхэлж хэлэх хэрэгтэй байна. Тий. За ингээд энд орхон өмнө бол тэр эхлээд энэ хэлний тухай ярихад бол одоо нэг юм хүнийг нэг одоо юу гэдэг хүний ерөнхий шинжийг бол нэг иймэрхүү маягаар бол одоо ерөнхийд нь төсөөлж байна. Хүнд бол дөрвөн үндсэн одоо шинж байна. Хүний шинжийг тоолж барахгүй. Одоо хүний ямар янзын шинжтэй, ямар янзын чанартай юу хийдэг, бүтээдэг, юу бодож санддаг, юу хүсэж мөрөөддөг, юу үүсгэж одоо оошоодгүй одоо энийг тоолж барах зүйл биш. Гэтэл энэ бүх шинж, энэ бүх одоо шинж чанарыг бол ингээд хураах юм бол хүнд ерөөсөө дөрвөн янзын шинж бол дөрвөн янзын тийм онцгой шинж байна. Онцгой шинж, онцгой чанар. Тэгээд тэр нь бол нэг нь юу гэхтэй зэрэг одоо энэ юмыг бол энэ хэрэггүй юм шиг байна. Энэ гэрэл юу яагаад. Нэг нь бол одоо энэ хийсвэрлэл сэтгэдэг шинжтэй. Энэ дандаа мэдээж юмнууд гарна тий. Одоо бидний бүгд мэддэг зүйлүүд тий. Нөгөөх нь бол юу гэхтэй зэрэг тэр хийсвэрлэж ярьдаг зүйлээ бол ярина. Тий. Хийсвэрлэл сэтгэдэг юм бол амаараа илэрхийлнэ. Эсвэл одоо тэр амаараа илэрхийлдэг бичгээр гаргана. Энэ бол ярих чадвар юм уу? Хэлний чадвар гэдэг юмтай хүн бол. Тэгээ хийсвэрлэл сэтгээд тэгээд тэр нэгэ ярина. Ингээд нөгөө нэг зүйл нь бол юу гэхтэй зэрэг тэр хийсвэрлэл сэтгэдэг, хэлж ярьдаг тэр юмдаа тулгуурлаа юмыг хийж бүтээдэг тийм амтан байна тий. Тэгэхээр хүнээс өөр юм хийж бүтээдэг амтан ертөнцид байхгүй юм гин. Ерөөсөө байхгүй. Тий. Зөвхөн хүн юмыг бүтээн. Шувууны өөр бол бүтээл бол биш. Тэгээ тэр хүн харахад бол одоохондоо ерэн шувууны өөр бол миний би хэрэг өөр хийвэл шувуунаас яах муухан хийх байх л да төсөөтэй хийнтэй. Тэгэхээр тэр шувуу надаас бол илээх хийж байгаа юм шиг боловч тэр бол шувууны бүтээл бол биш. Тэг өөр нэгэн ямар амтан одоо урцааваа ч юм уу урцаавааг нь одоохонд оромж ч юм уу эсвэл ямар нэгэн тийм сонин хачин одоо юм бол ингээд би яриг хийж байгаа бол тэрийг бол бүтээл гэж бол одоо ярьдаггүй. Тэгэхээр хүний хийж байгаа юм хичнээн бүдүүлэг байсан ч гэсэн тэр бол бүтээл байдаг тий. За ийм учраас бол одоо тэр нэг онцгой чадвар нь бол энэ хийж бүтээх чадвар. Ингээд хийсвэрлэл сэтгэдэг, хэлж ярьдаг, хийж бүтээдэг байхаас гадна бол
хүнээс өөр юмыг үнэлдэг амьтан бол байхгүй тий. Үнэлнэ гэдэг нь бол юу гэдэг зэрэг сайн муу гэдэг юм уу, сайхан муухай гэдэг юм уу, би тийм юм дуртай дургу гэдэг юм уу, тийм таата таагүй гэдэг юм уу, би тиймийг хүсэж мөрөөж чана гэдэг юм уу, тийм юмыг өгөөсгөл дургуутсна гэдэг юм уу. Энэ шин чанарыг бол одоо үнэлэх шинж гэж ингэж байна. Хүнээс өөр бол юмыг үнэлдэг тийм амьтан, ямар ч ухаантай амьтан гэж бид нар нохоог ч юм уу, адууг ч юм уу тухайдаа бодлооч гэсэн энэ дөрвөн шинж бол тэр амьтанд алинд нь ч байхгүй. Алинд нь ч байхгүй тий. Урд нь ч байхгүй байсан, одоо ч байхгүй, цаашдаа ч байх боломжгүй. Тэг ийм зүйл юм. За ийм учраас бол энэ шинжээр бол хүн онцгой тий. Тэгэхээр одоо хэл бол танин мэдгүй соёлын зууч мөн гэдэг одоо энэ зүйлийг ярихад бол за тэгээд одоо бол ингээд нэг жоохон юмнууд ингээд тэмдэгдчихсэн юмдаар ингээд яриад явах болно тий. За тэгэхээр бол энэ саяын дөрвөн зүйл дээр тулгуурлаад одоо өөрөөр хэлбэл хүний танин мэдэх үе хүний одоо хэл соёл ийм юмыг бол энэ хэл гэдэг юм зуучилж өгдөг ийм зүйл гэж байгаа тий. Тэгвэл энэ марксист хэл шинжил юм уу Европын одоо уламжилт хэл шинжилэл классик уу сонгодог хэл шинжилд бол юу гэдэг зэрэг хэл бол бодол санааг дамжуулдаг гэж одоо хонд ингэж бичсэн зүйл байгаа. Оросоор бол передавать гэдэг үгээр хэлсэн шүү. Тэр передавать уу передача хийдэг юм зүйл гэж тий. Тэгэхээр одоо бол тэгж ярьж болохгүй гэж би хэлэх гэж байгаа юм тий. Тэгэхээр юу гэж нэгтэй зэрэг хэл бол хичнээн гайхамшигтай хэрэглүүр мөн боловч хэлээр ямар ч бодол санаа дамжихгүй. Хэл ямар ч бодол санааг дамжуулдаггүй. Хэлээр ямар ч соёлын зүйл дамжихгүй. Соёлын зүйлийг хэл ерөөсөө тээхгүй. Хүний бодол санааг ч хэл тээхгүй. Тэгээд одоо яах вэ гэхээр одоо явах гэж байгаа тийм. Тэгэхээр юу гэхтэй зэрэг хэл бол ер нь энэ утга санааг илэрхийлдэг тийм хэрэглүүр. Энэ бол гайхалтай чухал хэрэглүүр. Утга санааг илэрхийлнэ тийм. Хоёрдугаарт нь бол энэ үндэстэн бол одоо өөрийн хэлтэй байна. Монгол үндэстэн гэхээр монгол хэлтэй, хятад үндэстэн гэвэл хятад хэлтэй байдаг шиг. Тэгээд тэр үндэстний хэл гэдэг бол тэр үндэстний сэтгэлгээ гэдэг юмыг бол илэрхийлдэг тийм хэрэглүүр хоёр дахь шинж. За энэ юу гэхтэй зэрэг энэ сэтгэлгээ гэдэг юм нь бол сэтгүүгээс ямар ялгаатай вэ гэхээр одоо их сургуульд ороод арай удаагүй байгаа үеийнүүд бол яхан танд бас ойлголт байж магадгүй. Энэ юу гэхтэй зэрэг энэ ертөнцийг үзэх үзлийн төлөвшил гэдэг юм тэр хүнд бол яаж ийм болсон бэ гэдгийг үзүүлж харуулж илэрхийлдэг юм тэр сэтгэлгээ гэдэг. Тэр үнэлэх чадвартай холбоотой. Түүнээс биш одоо хаад ингээд энийг бол ингээд аяг гэж нэрчилдэг. Энэ аягийг бол цаасаар хийсэн байх, шилэл хийсэн байх, алтаар хийсэн байх, мотор хийсэн байх, шавраараар хийсэн байх гэдэг хамаагүй энэ дотор юм агуулъя гэж бодвол энэ амсрыг бол дээш нь харуулж битүү талын доош нь харуулж хийхээс өөрөө сэтгэдэг хүн ертөнцид байж болохгүй. Тэр тэг сэтгэдэг тэр хүний сэтгэхүйгээр биш хүн биш байх гэсэн. Тэгэхээр ямар хэлээр ярьдаг ч байсан, ямар шашинтай ч байсан, ямар соёлтой ч байсан ийм одоо гурван тал нь битүү нэг тал нь онгорхой юмны дотор талд юм хийнэ гэвэл энийг дээш нь харуулж хийхээс биш энийг доош нь харуулж чад ёроолоос нь энэ дотор юм хий гэж боддог сэтгэхгүй бол хүнд байж болохгүй гэсэн. Гэтэл тэр сэтгэлгээ гэдэг юм яг хөөхтэй зэрэг энийг би юунд ашиглах вэ? Яаж хэрэглэх вэ? Энэ надад зохистой юм уу, зохисгүй юм уу? Ер нь энэ ямар одоо шинжтэй юм, хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэх мэтийн ийм байдал бол бий болох нь бол тэр сэтгэхүйтэй бараг шууд холбоогүй юм зүйл юм тий. Тэр үнэлэмж гэдэг юмтай холбоотой. За ийм учраас тэр менталитийн одоо тэр сэтгэлгээ гэдэг юм нь бол энэ Европын хэлээр бол менталити гэж нэрлэнэ. Тэг менталити гэдэг үг нь яг латин гаралтай үг. Энэ Европын хэлнүүд бол зарим нь бол Оросын ном зохиол бол менталитет гэж бичиж байгаа. Тэгээ одоо тэр чигт нь бол ингээд ерөөсө тэр чигээр нь аваад хэрэгэлсэн. За бусад газар бол яг дуудлага жаахан менталити гэдэг юм, францаар менталити гэдэг юм дуудлага жаахан өөр болохоос яг одоо тэр менталити гэдэг тэр хэлбэрээр бичиж байгаа. За бид нар бол яг бас монголоор хэлбэлчих зүгээр юм уу гэдэг одоо өөрөө гэсэн хэлтэй болсон юм чи тэгээд сэтгэлгээ гэж нэрлэж байгаа. Онс нэр ч юм уу, оноогүй ч юм уу хамаагүй. Тэр нэг он хонохгүй нь бол энэ нэг сонирхолтой асуудал биш. Зарим хүн энийг уххуу гэж байгаа, зарим хүн бол сэтгэмж гэж байгаа. Мэдхгүй одоо тэр нэг их тийм сонин асуудал биш. Ер нь монголоор нэрлэлчүүд нэг сайхан болно гэж бодож болохгүй шүү.
Тэгээ ялангуяа шинжлэх ухааны шин дутам гарч байгаа зүйлийг бол аван татан бол монголоор нэрлэж тэр нь таарахгүй тийм дэмий юм үүсгэснээс баг одоо тэр ойлгодог улсууд нь тэр хэлээр нь нэг хэсэгтээ яриад явж явах нь бол зүгээр байдаг. Тийм учраас менталитет гэдэг бол яг одоо сэтгэлгээгээд явхад ерөнхийдөө бол бас гайгүй юм зүйл. За 3 дугаар асуудал нь бол соёл бол энэ удамшлын бус аргаар биедээ тээж аваа өвлмөл ой санамж гэж одоо ингэж тодорхойлж байна. Соёлын тухай бол 500 гаруй тодорхойлт байна гинэ. Соёл гэж юу гэхээр 500 гаруй тодорхойлт. Тэгэхээр энэ 500 гаруй тодорхойлтыг би ганцхан үгээр хэлнэ гэдэг чинь их л одоо мулгуудж байгаа хэрэг шүү дээ. Ер нь боломжгүй. Тэгэхдээ яах вэ? Одоо гэдэг 500 тодорхойлтыг бол ерөнхийд нь ингээд санааг нь аваад багцлаад байвал удамшлын бус аргаар бол хүн биедээ тээгээд өвлүүлж байдаг хүнд хамаатай тийм юмыг бол соёл гэнэ тий. Тэгэхээр ер нь бол хүний биеэр юм уу эсвэл хүний сэтгэхгүй юм уу тэргээр дамжсан юм болгон бол соёлын учир холбогдолтой болно тий. Түүнээс биш одоо ингээд зам дээр одоо ингээд гадаагараад явж байхад ингээд зам дээр байж байгаа чулуу бол соёлын зүйл бол биш. Гэтэл тэрнийг нас барсан хүний оршуулгын газар тэр чулууг бол ингээд тэр толгойн талд нь тавьчих юм бол тэр бол байгалийн чулуу биш болно. Тэр бол соёлын учир холбогдолтой болно. Тий. Тэгэхээр тэрийг засахгүй байж болно. Зүгээр л энэ дээр байсан чулууг аваачаад тэр нас барсан хүний толгойн талын газарт ингээд тавьчихвал тэгвэл тэр чулуу бол хэдийгээр Монголын нэг газар байгаль дээр тогтсон чулуу мөн боловч тэрнийг зүгээр хүн өргөөл аваачаад тавьчихад бол тэр чулуу байгалийн чулуу байсан ч гэсэн одоо тэр бол байгалийн чулуу мөн боловч соёлын учир холбогдолтой болно. Ийм имийг бол соёлын зүйл гэж ингэж нэрлэнэ тий. Түүнээс биш одоохондоо нэг модонд ингээд хадаг өвчихсэн байвал тэр бол нэгэн соёлын зүйл болсон гэсэн үг бай. Нэг модны ороод нэг арц хүжөөгүүлчихсэн байвал тэр мод бол тэр арц хүжнээс болоод өвчихгүй, тэр мод бол арц хүжнээс болоод ургахгүй ч гэсэн тэр бол нэгэнт тэр хүний үзмжинд орцсон гэсэн үг бай. Тэр үзмжинд орсон учраас тэр бол соёлын зүйл болно гэсэн үг. За ийм учраас бол соёлын зүйл гэдэг бол одоо тэр өвлмөл ой гэж одоо ингэж хэлнэ. Тэр миний одоо шавнар бас тэнд сууж хэллэг бол болохгүй. Докторийн ажлыг удирдсан шинжилгээ ухааны доктор Ган Чимэг шинжилгээ ухааны доктор мөнгө цэцгүй тийм ээ. Үн шиг байна тийм ээ. За энэ одоо манай багш нараа залуу багш нар тий. Баярлалаа та бүхэн. Тэгээд энэ өвлмөл тэр одоо биедээ тээж яваа өвлмөл ой гэж ийм юм байна тий. Тэгэхээр энэ бол юу гэхээр зэрэг генетикийн аргаар соёлыг уламжлах болохгүй гэсэн үг. Тэгээ өөрөөр хэлбэл ингээд хүн төрөхтэй соёлын амьтан болж төрөхгүй гэсэн үг тий. Тэгэхээр яг хөөхтэй зэрэг тэрийг бол ингээд нөгөө одоо ахмад үе гэдэг юм уу, дээд үе гэдэг юм уу одоо тэдний уламжилж ирсэн юмыг бэлий юмыг бол хүн ухаантай амьтан учраас тэрнийг бол өөртөө ингэж авахдаа яг генетикийн юм шиг болгож аавна. Тий. Генетикийн зөв шиг болгож аавна тий. Ганцхан тэр нь бол эхээс гарахт нь одоо биед нь төрдгөөч гэсэн тэр яасаар байгаад яг генетикийн юм шиг болтол нь тэгж авдаг зүйлийг хэлнэ. Тийм учраас соёлын зүйлийг бол амархан хүний бие салгаад хайчихж болохгүй. Эсвэл зүгээр одоо ингээд энэ флаш хийдэг шиг ингээд флеш хийгээд бол суулгацч болдгоо тийм зүйл. Тийм учраас соёлын зүйлийг устгах гэдэг юм уу эсвэл тэрийг бол хондоо хүний бие суулгах гэдэг бол зүгээр амны зоргоор болж идэг. Хин нэг хүн дураараа бол нэг юмнаас гаргаж аваад нэг юм руу хийж идэг тийм зүйл бол биш тийм. Тийм учраас бол одоо энэ юуны аргаар бол удамшлын бус аргаар тэгтээ бол одоо хүний ой санамжинд үндэсний ой санамжинд бол өвлмөл ой санамж болгож бол хийж байгаа юм зүйлийг хэлнэ гэж ингэж үзсэн тийм. За ингээд за одоо ингээд энэний дараачаар болоод хэл танихгүй хоёрын холбогдолтой юмнууд л яриад соёлын тухай юм л энэ гурвын хооронд юм яриад байна гэсэн үг тийм. За ингээд дараа нь бол энэ хоёр дахь зүйл нь энэ утга санаа гэж нэг юм зүйл гарч ирнэ. Энэ хамгийн ноцтой зүйл байгаа. Миний ярих одоо юмны дотроос та нарын анхаарах зүйл дотроос утга санаа гэдэг юм зүйл. Утга санаа гэдэг юмыг бол одоо бол яг хоо энэ англиар бол тэр meaning гэж хэлдэг юмыг бас утга санаа гинэ тий. Түүнээс гадна sense гэж бас нэг юм байна. Тэр sense гэдэг нь бол одоо бас тийм утга санаа гэсэн шиг үгүй. Тэгээ эднэрийг хооронд нь одоо ялгах газар нь ялгаж болно, ялгахгүй газар нь бас ялгахад их төвөгтэй. Тэгээ ерөнхийдөө бол юу гэхтэй зэрэг одоо орсоор бол значение гэдэг юмыг бол утга гин, заримдаа утга санаа гин. Тэр meaning гэдэг нь бол бас утга санаа гэсэн шиг юм та. Заримдаа ухамсар гэдээ явна. Гэхдээ энэ бол энгийн буюу хэлний шинжилгээний бус, сэтгэл судлалын бус, соёл судлаач бус, антрополог судалдаг бус хүмүүс бол хамаагүй хэрэглэх нь бас зүгээр байна.
тэр сая миний хэлдэг мэрэгжлийн хүмүүс бол амны зоргоор тэрийг бол хольж хутгажуулах хэрэгж бас болохгүй. Тэр одоо ингээд нийлэх газараа нийлэн салах газараа бол сална тий. Ихэр хүүхдээ ч гэсэн яг хоёр өөр хүн болохоос нэг хүн биш шүү дээ. Нэг өндгөн эсийн ихэр ч гэсэн хоёр өөр хүн шүү. Зүгээр бид нар хараад царай зүсийг ялгахгүй дулмаа юу одоо дондгоо гэдгийг мэдэхгүй болохоос биш. Тэр хоёр өөр хүн шүү дээ. Тэрнтэй адилхан утга санаа энэ төр бол заримдаа бол зүгээр одоо хаанд ингээд хүний нэрийг бол хэн билээ гэж яах нөгөө манай том хүүгээд хэлчихлэр зэрэг нөгөөд орж гэдэг хүүд очиж оногчдаг шиг ийм маягаар яах вэ яах өөр юм. За ингээд энд бол одоо хамгийн ноцтой асуудал бол энэ утга санаа гэдэг юмыг үгээс ирэх үү, тархинаас ирэх үү гэдэг асуулт байгаа. Үгээс бол утга санааг ирэх хайх хэрэгтэй юм уу, тархинаас ирэх хэрэгтэй юм гэж тийм. Тэгвэл одоо хүртэл бидний үздсэн номоор бол утга санааг бол үгээс олж явна гэж номсон. Үг бол утгатай байна. Хэлний хамгийн утгатай нэг нь үгээс одоо эхэлнэ гэдэг. Тэгээ яг та бүтээвэр одоо утгатай байна гэдэг нь жаахан тэр хэшин жилийн мэрэгжлийн асуудал шүү. Юу ч гэсэн үг бол утгатай байна гэж ингэ. Тэгээд үгээс цаашаа холбоо үг тэгээд өгүүлбэр мөгүүлбэр гээд нийлмэл өгүүлбэр тэгээд одоо их мэх цогцлбор гээд одоо ингэж явна. Тэгээд эдгээр бүгдээр ингэж утгын одоо энгийн төвшнөөс бол дээдлийн төвшөнд одоо ингэж шилжээд явж байгаа шиг ийм зүйл. Тэгээд ер нь бол энэ хэлний одоо илэрхийллийн дотроос үгийг бол утгатай нэгж ингэж үзээд тэгээд цаашаа явж байгаараа гэдэг энэ сургаал бол 2500 жилийн өмнө Аристотелоос бол эхэлсэн. Аристотелоос эхэлсэн. Тэгээд энэ бол яг одоо хүртэл ингэж явж байгаа. Үг бол утга. Би бас тэгж үзээд хичээл заасаар ирсэн. Тий. Мөн тэгж ном бичсээр байсан. Тэгээ одоо жаахан эргэж байгаа. Тэгээд эргэж байгаа шалтгаанаа одоо хэлэх гэж байгаа юм тий. За ингээд тэгээ энэ үгийн утга санаа гэдэг имийг одоо хаандаа үгээс ирэх үү, тархинаас ирэх үү гэхээр одоо шууд төвдлгөө хариулах зүйл нь бол үгээс ерөөсөө ирж болохгүй утга санаа, утга гэдэг имийг зөвхөн тархинаасаа юм уу, биеэсээ ирээрэ гэж хариулах гэж байгаа юм. За яагаад гэдэг нь бол ингээд дараа гарна. За ингээд дараачийн өгүүлбэр нь бол хэлний бүх төвшний илэрхийллийн утга нь бол биеэс үүдэлтэй байна гэж одоо ийм нэг тодорхойлт байгаа. Тэгээ энэ үгтэй зэрэг тэр саяын хэлсэн тархинаас ирэх үг гэхээр тархинаасаа ярина гэдэг. Тэгээ тархинаасаа ярина гэдэг чинь яаж ийм үгтэй зэрэг хэлний бүх төвшний илэрхийлэл гэдэг бол ингээд авианаас авахуулаад одоо бүхэл бүтэн одоо текст буюу их хүртэлх тэр төвшний бүх илэрхийлэл бол хүний одоо бидний бие дотор байна гэсэн үг. Энэ өөр хаанч байхгүй ертөнцид. ертөнцид хаанч байхгүй шүү. Дээд твдэж байхгүй, доод твдэж байгаа. Газар доорч байхгүй, бидэртэй хамтаж байхгүй. Зөвхөн тэр бол зөвхөн миний биед бол байна. Зөвхөн та нарын биед бол байгаа. Тэгээ тэрний жолооч гэдэг юм нь одоо энэ дотор байна, энэ дүр дотор байна. Түүнээс биш. Энэ ном дотор байгаа энэ чинь биш юм гэхээр энэ бол биш шүү. Энэ бол биш. Тэр зохиолчийн зохиол бол биш. Тэр бол зүгээр тэр бие дотор байгаа юмыг энэ дотор ингээд цаасан дээр гаргаад бичсэн зүйл. Түүнээс биш. Тэр үг бол энд тэнд байж байгаа одоо утга санаа бол тийм бол зүйл биш. За ингээд тархины үйл ажиллагаа хийсвэрлээс ангид утга санааны тухай ярих боломжгүй гэж ингэж хэлж байгаа юм. Тэгэхээр бол одоо бол үгийг утга санаа гэдэг юмыг бол хэлний илэрхийллээс бол ирэхгүй, үгээс ирэхгүй. Одоо өөрөөсөө хайна. Биеэсээ олж авах хэрэгтэй. Монгол үндэснээс олж авна, орос үндэснээс олж авна, хятад үндэснээс олж авна. Тэгээд тэрний нэг иргэнээс олж авна. Тэр утга санаа гэдэг нь бол зөвхөн тэр хүний биед бол байдаг зүйл. Тэгээд тэр нь тархины 18-аас 20 тэрбум мэдрэлийн эс байна. Тусгай одоо тэр нь бол мэдээллийг дамжуулдаг, хадгалдаг, зөөдөг, хөдлөгдөг тийм одоо эс нь бол өрчилсөн тооцоогоор нэг 18-аас 20 тэрбум гэж одоо тэр юу гаргасан. Тэгэхээр энэ бол тэрнийг зохицуулж бол байдаг байна. За ингээд дараачих нь бол одоо ингээд тэр саяын ярьсан зүйлийг бол бид нэр ингээд энэ одоо метафор гэж нэрлэдэг. Метафор гэдэг бол одоо манайхны юунд бол ингээд адилтгал зөөрлөл гэж монголоор хэлсэн байгаа. Адилтгал зөөрлөл гэж тийм. За ингээд энэ Европ дахинд бол метафор гэнэ. Метафор гэдэг нь бол бас орос үгч биш, одоо герман үгч биш, франц үгч биш, англи үгч биш. Тэдний дундын үг байна. Одоо тэр грек, латин гаралтай одоо тийм өөрөөр хэлэх гэсэн шиг утгатай тийм үг тийм. Тэгээ энийг бол манай энэ зүүр цэцэн үг гэж ярьдаг, зүүр цэцэн үг гэж ярьдаг, өвөрмөц хэллэг гэж ярьдаг. Одоо тэр зүйлүүд бол бүгд тэр метафор гэдэг юмд хамаатай болно. Тэрийг бол заавал адилтгал зүйрлэл гэж хэлээд одоо энэ манай хүмүүсүүд судлаач улсууд байдаг. Энэ Монголын хэл шинжлэлийн улсууд адилтгал зүйрлэл хоёроо ялгахгүй юм гэж одоо бичээд байна тийм. Тэрнийг нэг ялгах гэж маяглах хэрэггүй. Тэр чинь ингээд заримдаа нэг юм болчихно. Заримдаа хоёр өөр юм болчихно тийм. Тэгэхээр зэрэг
тэрнийг ялгах гэж маягласнаас яаж маяглах хэрэгтэй вөхтэй зэрэг тэр ямар учиртай юм гэдгийг нь эхлээд тайлцвал дараа нь бол тэнд хил тогтоож болно, хилийн нийлүүлж болно. Тийм учраас бол адилтгал зүйрлэл, ихсгэл багсгал, хүншүүлэл, амьгүйчлэх, ёгтлох өгөөдөх гэх мэт дүрслэх урмай гэдэг энэ зүйлүүд бол бүгдээрээ бол тэр метафор гэдэг юмд бол багтнаа тий. Тэгээд ийм учраас энэ метафор гэдгийг бол одоо яг хуу ер нь баг энэ судлаач усуд бол тэр метафор гэж ярьж байвал ойлгоход амархан байна. Тэгэхгүй нэг гинтхэн өгөөдөл болгоод нэг битгий хүншүүл болгоод нэг битгий амьгүйчл болгоод нэг битгий одоо хонд ингээд адилтгал болгоод зөөрөл болгоод өөрмөц хиллэг болгоод ингээд байвал тэгээд эн чинь бол юу гэхтэй зэрэг тэр судалгааны арга зүйн үүднээс бол энэ яхан тийм бодлоо үүсдэг юм байна. Тийм учраас энийг бол яг энэ бол зүгээр миний санаа тий. За ингээд одоо бол юу гэхтэй зэрэг би энэ Монгол ардын соёл, Монгол хүн ертөнцийг таньсан байдал, Монгол хэл гурвын хоорондын хамаарлын тухай асуудал ярих гэж байгаа. Энийг авч ярихад бол хэлний илэрхийллийн дотроос хамгийн нарийн бөгөөд хамгийн дээд эренбийн хийсвэрлэлээр бүтдэг зүйл нь тэр зүүр цэцэн үг буюу өвөрмөц хиллэг буюу онцгой таавар, зүүр цэцэн үг, өвөрмөц хиллэг, ёроол магтаал, ардын дуу тэгээд одоо үлгэр онцох энэ бүх юм дотор бол энэ одоо энэ зүүрсэн хиллэг гэдэг юм гарч ирнэ тий. Тэр метафор гэдэг юмар илэрнэ. Тэгээд тэр метафорыг илэрхийлэхгүй бол хүнд ярих юм бараг байхгүй. Тэгээ бид нар бол юм яриад байгаа чадвартай байдаг нь бол тэр метафорыг маш сайн хэрэгэлдэг учраас бид нар юм ярьж чадж байгаа. Өөр хүний ярьсан юмыг ойлгож чадж байгаа. Хэрв тэрнийг хэрэгэлдэггүй байгаад тэрнийг хэрэгэлсэн хүний юмыг ойлгодоггүй бол бид нар монголоор өнөөдөр ярих юм бичиг монголоор ярьсан хүний юмыг ойлгох боломжгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл ердөө хүний хэл бол энэ метафор гэдэг юмар л харилцана. Одоо ердөө бүх юм юм байна. Бүх шинжлэх ухааны хэл бол метафораар явна. Одоо энэ компьютерийн вирус гэдэг юм чинь бол одоо ням гэсэн үг шүү дээ. Тэр ням бол биологийн шинжлэх ухааны нэр томьёо. Энэ хулгана гэдэг одоо энэ юм бол энэ чигээр хулганы дүрслэг хийцэн байгаа шүү дээ. Яг хулган шиг дүрслэг хийсэн. Тэгээд маус гэж нэрлсэн. Тэгээд одоо бид нар яг хулган гэж байна. Тэгээд энэ яагаад хулгана гэсэн үг дээр энэ юм янз бүрийн нөхцөр хагаар ороод гараад тухайд ингээд яваад өнгөчөөд одоо ингээд байдаг учраас тэгээд нэг тим юмар одоо ингээд нэрлсэн. Тэгэхдээ хулгантай ямар ч хамаа бол байхгүй. Тэг яг зөв хулганд гээд нэрсэн. Тэгээд одоо энэ шинжлэх ухааны бүх одоо ертөнцийн татах хүчин, төвөөс зүхтаах хүч, төв тэмүүлэх хүчин тэр гэдэг чинь одоо тэр физикийн одоо нэртэн бүгд метафорууд юм. Түүнээс тэр төв рүү ингээд гүйжээдэг хүч, тэр төвөөс гадагшаа зүхтааж байдаг хүч гэж тийм бол байхгүй. Тэгээд тэрийг яг хөвгтэй зэрэг тэр физикийн үзэгдлийг хүнд ойлгомжтой болгож мэдүүлэхийн тулд тэр төвөөс зүхтаах хүч, төвд тэмүүлэх хүч гэдэг метафор хэрэгэлсэн. Тий. Тэгээд одоо хонд ингээд омикрон ихлэр зэрэг одоо омикронгийн ковид ихлэр зэрэг одоо хонд тэр нэг коронавирус disease гэдэг үгийг бол ковид болгоод товчлоо одоо монгол үг шиг боллоо шүү дээ. Тэр нь бол титэм хэлбэртэй тахлын одоо нян байх өвчин байх нь шүү дээ disease гэдэг. Тэгээд тэр нь ковид болдог тийм. Ингээд шиг энэ бол бас л одоо хонд ингээд тэрнийг энэ тэр өвчнийх нь бүтсэн бол ингээд нэг тийм титэм мэтэм шиг одоо хоолой тал тийшээгээ бол ингэж жигд хэмээр бол тархсан ийм одоо хоолой тэр синапс одоо тийм юутай учраас тэрийг нь бол титэм хэлбэртэй гэж. Түүнээс биш тэр титэм мэтэмтэй бол тэр юм чи ерөөс хамаагүй байна шүү дээ. Тэгээ яагаад титэм гэсэн юм бол гэхээр зүгээр нэг тийм хэлбэрийн асуудал юм. За тэр тухай ярих аваад одоо гол юм руу оръё. Тэгээ энд бол ганц хоёр одоо зүүр монгол хэлний зөөрлсөн хэллэг авч өчтөр энэ юм гаргаа ичих чахлаа шүү. Тий зөөрлсөн хэллэг авч ярих гэж байна. Тэгэд энд юу гэхтэй зэрэг монгол хэлэнд бол судлаачдын бүртгэж гаргаснаар 10,000 зүүрэг байна гэдэг. Давтагдахгүй хоорондоо 10,000 зүүрэг. Нөгөө өвөрмөц хэллэг үе idiom гэж одоо англиар хэлдэг. Оросууд бас idiom гэж одоо жаахан өргөлтийн өөрөөр хэлнэ. Тэрийг нь бид нар монголоор өвөрмөц хэллэг гэж байгаа. Энэ юм бол бас нэг 10,000 гаруй байна. Онцгой бол бас нэг 10,000 гаруй байна. Тэгээд энэ гурав бол нийлээд 30,000 ийм одоо юм байна гэсэн үг. Энэ 30,000 зүйл бол цаашаа ингэж хоёр талаараа зэрэг бол хүний толгоонд багтахгүй тийм олон тоотой болно. Тэрний тоог бол бид нэр хинч хэлж чадахгүй. Орчин үеийн тооцоололын машинч баг гарч чадахгүй. Тэр бол N нэрмтэй тийм давтагдах 314 гэдэг шиг одоо хонд тэгж давтагдах тийм одоо хязгааргүй нэрмтэй тоо гэж одоо ингэж ойлгуулж байгаа. За ингээд энэ үдийн газар нэргүй үнсний цаана мөргүү гэж юм зүүрэг байна. Энэ зүүргийг бол одоо ихэнх хүмүүс нэг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг ойлголт байна.
Тэгээ ингээд монголоор байгаа учраас баг мэдх юм байна гэж хэлж магадгүй. Гэхдээ баг энд сууж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь мэдэхгүй хаа гэж бодож байна. Тэгээд яагаад мэдэхгүй гэхээр яхан хэцүү. Тий. Энэ бол монгол үг. Энэ дотор бол одоо хэлд орсон монгол хүний мэддэггүй үг гэж байхгүй. Бүгд бидний мэддэг үг байна. Үдэг гэх юм бол үдийн хоол, үдийн цай, үдийн амралт, үдийн завсарлага гэдэг одоо хантай үд дундын нар гэдэг тэр үд бол энэ үд. Газар гэхлээр газар, бидний газрын газар. Нэр гэхлээр нэр усны нэр. Ингээд энэ гурван үг бол бүх хүн мэддэг үг байна. Дараагийн гурван үг бол үнс гэхлээр нөгөө гал түлээд аргал мод юм уу түлээд тэр гарсан үддэгдэл одоо хантай шатаа дууссан тэр одоо нунтаг хэсгийг хэлдэг үг. Тэр мөн тэр үнсийг хэлж байгаа. За цаана гэдэг нь наан, цаана гэдэг нь цаана. Орон заас утгатай. Энийг бол бүгд мэднэ. Мөр гэдэг нь одоо хүн амьтны мөр бидний одоо газраар юм эсвэл юундаар гаргадаг одоо тэр юу одоо тийм ээ одоо тэмдэг тэрийг бол мөр гэж байгаа. За ингээд энэ 6 үг бол ерөөсөө ямар ч монгол хүний ямар ажил мэргэжилтэй байх нь хамаагүй юу эрхэлдэг байх нь хамаагүй энэ бол хэдэн настайч бараг хамаагүй шахав. Тэр нь одоо 5 6-аас дээш насны 8-аас дээш насны хүүхдээс авахудаа 80 100 хүрсэн хүн бол бүгд мэддэг юм байна. За тэгвэл энэ үгнүүд ингээд нийлүүлээд ингээд тавьчихлаар зэрэг ямар утгатай юм бэ гэхээр хэлэхэд их хэцүү. Тэг хэлэхэд их төвөгтэй. Тэгэхээр энэ одоо яаж нөхдөд зэрэг одоо эдгээр бол ингээд задлах хэрэгтэй. Одоо ингээд энэ нөгөө математикийн одоо хоонда томьёо шиг одоо хоонда ингээд хураацсан. Хураахлаар зэрэг одоо хоонда жишээлбэл Э-гийн 3 зэрэгээс хасах нь B-гийн 3 зэрэг гэдэг имийг Э-дэр нэмэх нь B-гүр юуч нь Э-гээс хасах нь B гэж одоо задлаг шиг ч юм одоо хонд ингээд тэр одоо энэ бол бас ингээд задарна. Энэ одоо хэдний юм томьёо шиг юм байдаг. За ингээд задрахлаараа яах вэ гэхээр зэрэг тэр энэ ер нь бол энэ үдийн газар гэдэг юмыг монгол хүн одоо юу гэж ойлгох юм бэ гэдэг мэдлэг хэрэгтэй. Энэ хэлний утгатай бол холбоогүй шүү тий. Үдийн газар гэхлээр зэрэг нүүдэлчин ард түмэн болвол ингээд нүүн тий. Одоо нөгөө малдаа бол шимтэй өвс ногоо идүүлэх бөөр нутгаас хэлгэх учраас хэд тоноод одоо ингээд нүүн дахиад тэндээс хэд тоноод нүүн ингээд одоо тэр нүүдлийн соёл иргэн нүүдлийн амьдрал гэдэг бол тэр өөрөө аятаа тогтоо амьдрахын тулд бол 5 30 малыг одоо биеийнхээ хань ижил нөхөр бас бүтээгдэхүүн бүтээл ухааны авах юм болгож чадсан тийм ард түмэн бол Монгол юм. За ингээд тэр үдийн газар гэдэг нь бол одоо ойролцоогоор нэг тийм 10 гаруй км газрыг хэлдэг байна тийм. За нэг одоо жишээлбэл хоногийн газар гэдэг нь 30 км юм уу 40 км ч юм уу одоо ойролцоогоор нь 30 км тэр нэг мод интер газар гэж зарим газар нэрлэдэг. Тэр юу бол 30 км газар гэж бодоход үдийн газар гэдэг нь тэрний одоо нэг дунд. Тэгэхээр тэр нь заавал 13, заавал 12, заавал 17, заавал 18 байх юм ер нь тэр бол огт хамаагүй. Тэгээ тэр чинь уул даваатай шалбааг намагта цагаан бэрхшээлтэй янз янзын газар байна. Зүгээр ерөнхийдөө бол нэг 10 гаруй км газрыг бол үдийн газар. Тэгээ тэр газар бол юу гэхтэй зэрэг малаа амраана, хүн өөрөө бас амарна. Ачсан малынхаа нурууг нэг жаахан сэвгэлгэн. Тэгээд бас нэг жаахан унд цай ууж өөрсдөө тэр хүмүүс бол бас жаахан тэнгэрх хэрэгтэй. Ингээд ачаага төр буулгаад тэгээд бол одоо тэмээ мал нь хомноотойгоо одоо байна. Тэр тэгээд жаахан малаа бас идүүлээд услаад жаахан хөлийн намраагаад нуруугийн намраагаад өөрснөө хүмүүс жаахан амраад тэгээд байгаль одоо хур бороо цас янз бүрийн болохгүй бол ингээд дахиад ачаалж аваа цаашаага нөгөө хоногийн газар руугаа юм уу эсвэл нөгөө жинхэнэ буух гэж газар руугаа явна. Тэгээд тэр газрыг бол үдийн газар гинэ. Тэгээд тэр үдийн газар гэдэг бол одоо хэцүү бэрх зүйл, амар сайхан зүйлийн одоо зааг хил байна тий. Айгу одоо нарийн газар. Энэ дээр нэг ингээд нэг амсгийгээ тэгээд цаашаа явна. Нэг хүч аваад мал хүнгүй бүгдээрээ нэг хүчсэлбэд нэг амсгийгээд тэгээд цааш одоо хөдөлгөөний хөрвүүлэх махан хэлээр хэлэх юм бол хөдөлгөөний өргөжлүүлэх тийм одоо зүйлийг бол нэг зүйлийн үйл ажиллагааг үүдгээ тэгээд үдийн газрыг тэгээд тэр чинь хоол цай хийн тэр хооронд хүүхдүүч гэсэн бас нэг одоо хоон тэгээд нэг амраа тоглоод наадаад орчин тойрныхаа байгалыг хараад энэ чинь танин мэдүүлэх тэсвэр хатуужиж шалгах урам зориг орох сэтгэл хөдлөх уутгарлаж гутах гоних тэр бүх хүний ертөнцид болдог тэр үдийн газар болно тий. Тэгээд хоног бол хонохгүй бол хонохгүй хидэж хонж магадгүй удаанч байж магадгүй хурданч цааш нь үгүй магадгүй. Тэр бол тэр тухайн үеийн байдлаас бол. Тэгээд ийм газрыг үдийн газрыг нь тэг өдрийн газар гэдэг нь өдөржин явж хүрэх газрыг хэлнэ тий. За ингээд тэр үед чинь машин техник байхгүй одоо нөгөө морь одоо тэмээ одоо тэрийг ачаалаад одоо ингээд явна шүү дээ. Түүнээс одоо портер бол байхгүй шүү дээ. Одоо портер дээр юм чинь хамаагүй.
За ингээд жилийн газар одоо тэгээд өдрийн газар, жилийн газар гэдэг Монгол хүн бол одоохондоо газрын хэмжээ бол тэр нүүдэлсэн соёл иргэншлийнхаа байдалтай нийцүүлж нийлэн. Энэ өөр улсад тийм нэг байхгүй ерөөсөө хамаагүй шүү дээ. Одоо тариалан тавьдаг газар бол тариалантай талбайд явуулах газар хөдлөх гэж юм бол байхгүй. Тэр тийм байдал тэр өдрийн газрыг нэрлэгдэж байж болно, нэрлэгдэж байж болно. Нэрлэгдэх бол ч их сони юм, нэрлэгдэх бол бас сони. Тийм биш үү? За ингээд дараа нь бол тэр үдийг одоо баах үйл, их үйл тэгээд үтгэрийн тэр үдгийдтэй холбоотой баах модын мэдлэг ухаан болов. Дандаа мэдлэг ухаан. Энэ бол хэлтэй ямар ч холбоогүй шүү. Одоо тэр бол хэл мэдгүй хүн ч одоо тийм дотор тэр мэдлэг ажлыг хийгээд яваад байж болно. Монгол ярих нь баг хамаагүй шүү. Ярихдаа яаж ярьдаг нь баг хамаагүй шүү. Энэ чинь хэлтэй холбоогүй гэдэг ажлууд. За ингээд дараа нь бол одоо энэ тэр үдийн газар нэргүй энэ хүний хэлж байгаа шүү дээ. Үдийн газар нэргүй үндэсний цаана нэргүй хүн гэж дээ. Тэгэхээр энэ бол одоо их золгийн хүн байна энэ хүн бол. Тийм. Ер нь их муу хүн, энэ их тэнэг хүн, их муулгүй хүн, их ачаар хүн, их дорой хүн, их муу хүн. Тийм хүний ийм хүн нэр. Тэгээ хатагтай энэ хүний одоо нэр нь хаана гардаг вэ? Үдийн газар гараад тэгээд өгөх. Тэрнээс цааш тэр хүн мэддэг хүн байхгүй, ханддаг хүн байхгүй, тооддог хүн байхгүй. Өөрөө ч тоодохгүй тэрийг хүн тоох. Тийм. Үндэсний цаана мөргөө гэхээр одоо нэг үнсээ асгах газраас цаашаа тэр хүн мөр гарахгүй. Бас хүн мэдэхгүй тэр нэг. Тэгээд үндэсний цаана гэхээр яг бүр шууд утгаар нь хэлвэл одоо энэ хөдөө амьдэрдэг малчин айлчин одоо үнсээ бол нэлээд хол аваашиж асгана. Тэгээд тэр нь бол мал хар хурууг шиг төл хүүхэд шуухад бол одоо тэр халуун үнс нурам руу орчих гэж магадгүй төлөгч гэж магадгүй учраас тэр ингээд газраа жаахан хонхоолоод тэгээд нэлээд хол одоо ингээд аваачаад асгаад тэгээд тэргээр чи ингээд тэр үнс нурам нь бол хөрхөөс өмнө бол одоо тэр мал хар одоо тэргээр явуулахгүй бүр одоо ингэж байж байгаа. Тэгээд хөрсний дараагаар яана. Тэгээд ер нь тэр үнсэндээ мал хар дайруулахгүй байх хүүхэд шуухад бол тэргээр нь ойртуулдаг. Нэлээд одоо хол зайтай газар асгана. Одоо хогийн фөнхөрлөө аваачаад хийхгүй. Нүүдэлчд бол одоо тийм хогийн фөнхөр гэж юм байхгүй. Тий. Одоо ч байхгүй. Тий. За ингээд тэгээд тэр үнс чинь бол ингээд дээгүүр нь гараад явхаар одоо мөрн гарна шүү дээ. Тэр чинь үнс юм чинь. Тэгээд жаахан явж байгаад нөгөө гутлын уланд нь наалцсан хэмжээгээр нөгөө үнс нь арилаа. Тэгээд тэрнээс цаашаа тэр хүний мөр гарахгүй. Тий. Одоо нөгөө шууд утгаараа шүү дээ. Тий. Тэгээд нөгөө муу хүн бол одоо тийм л амтан. Тэгээд үндэсний цаанаас эхлээд мөрн гарахгүй гэдэг чи яадаг үгтэй зэрэг. Тэгээд тийм хүнийг бол монгол хүн бол тулга тойрсон бодолтой хүн гинэ. Тэгээд тулга гэдэг нэг галаа эргээл авгаагаа эргүүлээл. Тэгээд хоол эргүүлээл. Тийм ээ тэгээд хүүхдээ загнаал авгаагаа загнаал нөхрөө загнаал тийм ээ. Тэгээд одоо ингээл хийсэн бүтээсэн ч юм уу. Тэгээд бас хоол хороочих нь бас нэг жаахан гай зайвал нуханда тийм ээ. Тэгээд нөгөө бодож байгаа юм ингээд хүн юм ярихтаар зэрэг шаал ийм хэрэггүй юм ярина. Хүн болгоныг мэддэг одоо тэгэл бараг одоо энэ чинь ингээд энэ шөнө болоод маргааш юу болдог үлээ өдөр болдог үлээ хийж асууж ах шиг ухаанда тийм ээ орой болохоор харанхуу болдог үлээ манай мал ирдэг үлээ гэж асууж ах шиг ерөөсөө тийм хэрэггүй одоохонд юм яриад тэгэл одоо яадаг ч юм тийм ээ тэгээд одоо тэр тулга тойрсон бодолтой хүн тэгээ уг нь бол ингээд энэ тулга тойрсон бодолтой байвал бас зүгээр юм шиг байгаа биз тэгэхдээ одоо ч 90 зарим норог тулгаач тойрсон бодол байхгүй болцсон байна шүү дээ. Уг нь норог тулгаа тойрсон бодолтой байвал бас гайгүй юм биш үү. Тэгээ энэ хүн бол тулга тойрсон бодолтой тэгээ гэрийн мохор сахин энэ нөхөр бол. Тэгээд нэг хоол идээд, хоол хороогоод, худлаа юм яриад, тэгээд аяга ороодоод, дангасуулаад, тийм ээ, гадаа гарсны бие засчаад, тэгтээ тэр үнсний цаана бас хөрөхгүй тэр чи гадаа тэр хүн тэр хотны загт бие засчаад ороод ирнэ тий. Тэгээд дими юм яриад одоохонд ингээд тэгээ тэр хүмүүс бол одоо бидний дотор бас сууж илэн тий. Тэр хүмүүс хөдөө байдгүй ч гэсэн байшинтаа бас тэгж амьдрна. Тий. Тий. Тэгэхээр намайг доромжиж гэж битээ бодоорой. Тий. Зүгээр ер нь бол энэ бол амьдрал байдаг л зүйл. Энд ерөөсөө ямар нэгэн тийм хачин зүйл бол биш. Амьдрал бол байгаа юм шиг. Хаанч байна энэ бол тий. За ингээд тэгээ ийм хүнийг бол гэрийн бүг болсон хүн гинэ тий. Тэгээд энэ ардын аман зохиол тэгээд энэ хуучны одоо сургаалд бол эхнэрээсээ өөр хүн таньдгүй, эмээлээсээ өндөр даваагүй хүн гэж нөгөө нөхрийг хэлнэ. Тий. Тэгээд тэр эхнэрээсээ өөр хүн таньдгүй,
тэр эхнэрээс өөр хүн таньдаг үүдгийг хүүхэн эргүүлэх гэж сутга байхгүй. Энэ бол ерөөсөө тэр хүнтэй ч нөхөрлөдгөө хүнч тэрийг тоодгоо тийм л хүн байхгүй. Түүнээс тэр хүүхэн шуухан эргүүлэх байх өөр хүнтэй танилцах тийм байхгүй. Угаасаа тийм чадамж байхгүй юм чинь одоо тэрийг яах юм тийм. Тийм үстэй. Тэгээд нэг эхнэрээ л мэднэ хөөх нь улаан дээртэй бол манай авгаа гэдэг ингээд сууж байдаг. Тийм л хүн. Тий. За ингээд хөөхөө одоо тэгээд хамгийн өндөр юм нь бол одоо тэгээд морь тохоод нэг номхон юм тохоод өгвөл тэгээд тэн дээр нэг юм гарч суугаад чулуун дээр чулхнаа гарч байгаа тэгээд нэг дөрөөдөд нэг юм дүүжлэгч байгаа морин дээр гараа тэгээд хажуу айлд ороод нэг аяга бас нэг аяга сулцаад хөрөөд ирнэ. Тэгээд явдлан тэгээсгээл зогсоод ингээд байдаг одоо гэрийн бог болсон юм хүн. Тэгээд ийм хүнийг бол үдийн цаана үдийн газар нэр байхгүй үнсний цаана мөргүү одоо ийм хүн адгийн шар олон ийм хүн болов. Одоо хэрэггүй тэр хүнийг бол зүгээр яг ерөнхийд нь хүнээс гарсан хүн учраас хүн гэж үзнэ. Өөр тэр бол хиндэж хэрэггүй хүн. Тэгэхээр одоо бол тийм хүн их олон болцсон. Харамсалтай шүү. Тэгээ хуучин бол их цөөхөн байсан. Одоо бол их олон болсон ийм хүн. Нуух юм байхгүй. Тэгээ зүгээр эн чинь нэг интернет үзээ сони уншдаг хүн бас яг тийм байна. Жаахан хэлбэр нондоо болцсон. За ингээд энэ талд нь бичсэн энэ зүйлүүд бол тэр нэр гэдэг юмыг одоо яаж байгаа. Тэр нэр гэдэг нь монгол хүнд их эрхэм байна. Тэгээд энэ нэр гэдэг бол нэр алдар, нэр төр, нэр хүнд, нэр ус, нэр нүүр гээд ийм юмтай холбогдно тий. Энэ холбогдсон юм болгоно бол бүхэл бүтэн мэдлэг болно тий. Хүний нэр гэдэг бол алдрын хэрэг байна тий. Энэ бол заавал тэмдэг зүүхгүйтэй холбоо ерөөсөө байхгүй. Тий. Тэгээд хүний нэр гарвал их эцгийн нэр гарна. Их эцгийн нэр гарвал нутгийн нэр гарна. Нутгийн нэр гарвал улсын нэр гарна тийм. Тэгээд муу юм хийвэл эцэг муугаар дуудуулна. Их муугаар дуудвал, нутг муугаар дуудвал, улс муугаар дуудуулна. Сайн юм хийвэл мөн тэгнэ. Тийм учраас энэ нэр алдар, нэр бол төрийн хэрэг. Нэр сайтай бол төр төвшөлдсөн. Одоо ихэнх нь тэний хүмүүс төр төвшөлдсөн байна шүү дээ. Айгүй байгаа үз. Тийм үү? Урвцсан. Нөлөөтэй толно гэдээ яаж байгаа юм шиг. Тэгээ ийм цагийг бол цөвөн цаг гэж нэрлэжээ. Цөвийн цаг гэж дээ. Цөвөн биш. Цөвийн цаг гэж нэрлэжсэн. За ингээд нэр хүнд нэр ус гэдэг одоо хоног гэдэг. Тэгээ ер нь нэрэл ирэх юм дий шүү. За чи нэрэл бодож яваараа гэж. Одоо настай хүмүүс бол хол сургуульд явах, хол ажил үйлсэд явах, хол юмд явхад одоо нэрээ хичээгээрээ нэрээ бодоороо гэдэг. Тэгээ тэр нь бол ингээд нэрээ бол зарлалын самбар шиг бичээ цээжин дээр наачхад яваа гэсэн үг биш ээ. Адидас шиг ингээд бичээд явахыг хэлээх байна тий. Тэр яг хөөхтэй тэр одоохондоо доржийн дулмаа гэдэг нэрийг л хиртээхгүй авч яваараа чи бол гэсэн үг байна. Тэгээ тийм учраас тэгээд нэр нүүр гэж одоо үг бол бас айхтар үг шүү нэр нүүр гэдэг үг бол. Тэгээ одоо нөгөө тэр үдийн газар нэргүй үнсний цаана мөргөө үуч нэр нүүр байхгүй. Тэрний үгийг тоохгүй. Тэрнтэй танилцдаг хүн байхгүй. Үгэнд нь ордог хүн байхгүй. Тийм үү? Зүгээр яг нэг хүн гэж бодоод нохоо биш гэж бодоод л өнгөрнө. Өөр юм бол байхгүй гэсэн. Тэгээд одоо ингээд нэр нүүртэй хүн чинь бол нэг хүнээс нэг юм гуйгаад тийм үү? Өсөж явал нэг аяг хоол нэг ус аваад уучихна. Ядарч явал нэг унаа одоо давчирмаадаг. Тэгээ тийм хүнийг нэртэй нүүртэй хүн гинэ тий. Тэгээ тэр нүүрийн буянтай нүүр нь хувхаарсан. Тэр хичнээн гой оо тавиад Францын оо тавиад нэмэргүй шүү. Нүүрэнд тос цөрхөд хэрэггүй. Тэр чинь нөгөө чанартай холбоотой юм чинь. Гой хувцсан юмсээ ч нэмэргүй. Гой утас барьж хэрэггүй. Гой машин унаач хэрэггүй. За ингээд тэгээ дараа нь одоо нэр цэвэр байх, нэр хөөдөх, нэр баасдах, нэрээ бодох гэдэг одоо хоног энэ бүхэл бүтэн ийм концепт буюу тийм багцлсан мэдлгүүд байна. Одоо үндэстэн тий. Тэгээд нутгийн нэр гаргах, эцгийнхээ толгойг өндөрлжүүлэх гээд тэгээ одоо тийм муу юм хийсэн хүний чинь тэр нас барчихсан их эцэг нь бүх толгой нь өндөрлөж байна. Тэр газараа амар байж чадахгүй, тэр хөрсөндөө зөв шингэж болж чадахгүй, үргэлж тэрний толгой нь өндөрлөж байна. Сайн юм хийвэл тэр хүн тэндээ ингээд сайхан одоо инээгээд унтж байгаа юм шиг болно. Хүүхэд нь сайн хийж авал толгой нь хөндлөцөхгүй амар болол байна тийм. Тэгтээ яг зөв сүнстэйгээ уулзна гэсэн ойлголт энд бол байхгүй шүү. Тэр бол худлаа. Тийм ерөөсөө байхгүй. Тийм боломж бол байхгүй. Тэр бол монхорл. Тийм ерөөсөө байхгүй тийм. За ингээд одоо юу гэдэг зэрэг үдийн газар нэргүй үнсний цаана мөргүү гэдэг 6 үгнээс бүтсэн энэ одоо хиллэгийн ямар утга санаатай, ямар утга санааг илэрхийлж байна вэ гэдг нь энэ 6 үгэнд байхгүй байгаа шүү. Энэ 6 үгэнд байхгүй. Тий. Хэрвээ энэ 6 үгэнд байсан бол надаар ингэ сая одоо юм яриулах хэрэггүй байна. Ингээд энийг харангуут энийг хэлж байгаа юм байна гэж ингээд ааж. Тэгтэл одоо
тэрийг сайн ойлгохын тулд нэлээд их үлгэр ярьж иж одоо тэрийг хүрэх нь шүү дээ. Тийм учраас бид нар бол наад 6 үгийг чинь мэднэ гэж хангалзаад байсан чинь тэгээ ингээ холбоо тавьчихлаар зэрэг энэ чинь бол Монголын ард түмний тэр 2500 жил Аристотелийн тэр амьд байсан цагаас хойш бүхэлдэн одоо энэ нэг тийм 2-3 мянган жилийн циклийн мэдлэг ухаантай холбоотой болж ирнэ. Тэгээд тэрний мэдхгүй бол энэ үгийг мэдээ толноос хараад толон дээр ямар ч тайлбар байхгүй, энэний тухай гардаг тойл бол байхгүй. Тий. За ингээд нөгөө үгээс утга ирж болохгүй гэдгийг одоо энэ дээрс гаргана. Тархинаасаа ирнэ. Тий, өөр арга бол байхгүй. Энэ дараа нь бас нэг зүгээр одоо ийм юу авсан юм аа. Бас л нөгөө нэг тэр метафор гэж одоо нэрлэж байгаа шүү дээ. Зүүр үгийг ерөнхийд метафор гэж юу одоо тэр нь амар байна тий. За ингээд энэ бол өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг юм уу, эсвэл маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж одоо ингэж уруулж бас хэлж болдог ийм хэллэг байна тий. Тэгээ энэ бол яг бас л нөгөө мэддэг байна. Уушиг гэдэг нь нөгөө мал амьтныг төхөөрөхөд гардаг нөгөө эрхтний нэр уушиг. За тэгээ өнөөдөр маргааш нөгөө өнөөдөр маргааш. Тэгээ дээр доор гэдэг нь бол тийм юм. Гэхдээ энд одоо ерөөс ингээд өнөөдөр маргааш гэдэг үгээ мэддэггүй хэн байх вэ? Өөх гэдэг үгээ мэддэггүй хэн байх вэ? Энд чинь одоо өөх гэдэг үгээ мэддэггүй хэн байх вэ? Энд ч одоо их л ойлгомжтой л үгнүүд байна шүү дээ. Тэгэхдээ энэ одоо яг юу хэлээд байгаа юм бэ? Тэгэхээр зэрэг тэгэхээр энэ нөгөө монгол хүний одоо тэр амьдралтай холбоотой энэ бас гарч ирнэ тий. Тэгээ энэ бол нэг чухал бус хоёр юмыг сонгох болохоор зэрэг ямар нөхцөл байдлаас болоод альний чи сонгол одоо боломжтой, альнийг сонгоход ерөөсө боломжгүй байна вэ гэдэг шийдвэрээ гаргаараа гэдэг юмтай холбоотой тий. Тийм л санаа тий. Хоёр юмын нэгийг бол одоо сонгох одоо ийм зайлшгүй юмд тулгарсан цагт бол чи тэр хоёр юмыг ер нь дандаа хэрэгтэй гэж боддог юм чи сонгох юм уу? Эсвэл хэрэггүй гэж боддог юмаа сонгвол хэрэгтэй юмнаас чинь тэр чинь бол чухал байх юм биш вэ гэсэн тийм атсан шалааг шийдвэрлэх үед бол гарч ирдэг тийм зүйл. Түүнээс биш маргааш гэдэг үгэнд өөх гэдэг үгэнд өнөөдөр гэдэг үгэнд уушиг гэдэг үгэнд бол энэ утга бол байхгүй. Уушиг гэдэг үгийг ямар ч толноос гарсан энэнийг хэлж өгдөг тол байхгүй. Тэрийг хэлдэг эрдэнэт нь ч байхгүй. Өөх гэдэг үгийг ямар ч тайлбар толноос үзэхэд энэ ухааныг хэлж өгдөг тол байхгүй. Тэр монгол хүний биед явж байна. Тэр үгийн утга нь бол монгол хүний биед явна. Түүнээс биш тэр толинд байхгүй. За яг бүр сайндаа бол одоо ингээд гаргацсан тол байвал бас зүгээр л юм тийм ээ. Зүгээр л юм тийм. За ингээд яг хөвгтэй зэрэг энэ Европын улсууд бол одоо ихэнх нь бол өөх гэвэл одоо огно зарим нь бол бөөлж ин тий. Одоо ямар муухай юм бэ өөх гинүү гэдэг одоо тэр өөх иднэхлээ одоо цаашаа тэр өөх холестерин нэг хэсэг нь одоо наад зах нь тийм өвчний үүр болно одоо тэр юу өөх юу ярьж байгаа юм бэ тий. Тэгээ одоо энэ түүхийн сүний бяцлах шиг царайтай бүсгүйгээд ингээр зэрэг Европ улсууд ямар муухай царайтай хүн бэ гэж хэлж ийн гэж штэ. Тий. Тэг Монгол хүн бол Монгол бүсгүй хүн бол түүхийн сүний бяцлах шиг царайтай байхыг их сайхан царайдын бүсгүй гэж үздэг байна. Тэгэхээр тэр чинь нөгөө иддэг хоол биш шүү дээ. Тэр бяцлаг бол хоол, хүний царай бол өөр юм шүү дээ. Тэгээд тэр яаж тэгж хэлэхгүй хөхтөр тэр чинь аж амьдралын юмтай холбоотой болохоос биш тэр царай, тэр бяцлаг гэдэг үгийн утга бол тэнд ерөөсөө ямар ч хамаа бол байхгүй. Тий. Хамаатай бол тэр чинь шал өөр утгатай зүйл бол. За ингээд ер нь одоо өөхийг бол монгол хүн бол одоо буян хишгийн зүйл гэж үзнэ. Монгол ухаанаар. Тэг яагаад гэвэл зэрэг тэр малыг бол амьдралынхаа үндэс болгоно. Тэгээ мал тарах хүч ав бол 5 хошин мал нь таргатай твэрэгтэй байвал тэр хүний амьдрал сайжирна. Тэрнийг эргэн тойрсон хүмүүсийн амьдрал сайн болно. Хоолтой байна, хувцастай байна, гэр оронтой байна, унаатай байна тийм. Ингээд за мал тарах хүч авахгүй бол малгүй болно, өөрөө өвхөн, өөр хүмүүсийн амьдрал муудна, бүх юм муугаар ирнэ. Тийм учраас өөх тос гэдэг бол нүнжиг буйны зүйл гэж үзнэ тий. Тийм учраас монгол хүн бол одоо эс унавч тарган байвал сайн, эс идэвч өөх байвал сайн гэж хэлнэ тий. Тий, идэхгүй ч байсан хамаагүй өөх бол байг. Унахгүй ч гэсэн тарганмаар байг. Тэмээ тарган байг, өхөр тарган байг, адуу тарган байг, ямаа тарган байг гэж байгаа. За ингээд тарган мал бол одоо талбарын ашигтай гэдэг нь метафор биш л дээ тий. Энэ бол одоо сайн одоо малчтын хэлсэн. Тэгээ ерөөсөө нэрэл одоо тэр мал тарган байвал монгол хүний амьдрал сайн байна. Одоо монгол хүнийг одоо хүртэл бид нэг мал л тэжээж байна. Уурхай хоёр тэжээж байгаа. Өөр юу ч тэжээхгүй байгаа шүү. Тийм мал уурхай хоёр газрын баялаг хоёр тэжээж байгаа. Өөр хинч тэжээхгүй байгаа. Өөр юу ч тэжээхгүй байгаа шүү. Тий. Тэгэхээр хотон малыг ад үзэх хэрэггүй. Мал малж байгаа хүнийг боловсралгүй муу хүн гэж хэлдэг зүрхтэй хүн байж болохгүй.
Тий. Тэр хүмүүс нь айхтар эрдэмтэй хүмүүс. Одоо бидний өнөөдөр ингэж цээжэд элдэж одоо ингэж мангартаж ярьдаг юм чинь тэр малчин хүмүүс бид нар тэр ухааныг бий болгосон. Жанцсан нургаа хөгжмөн зохиол жанцсан нургаа тэгж хэлсэн. Монгол хүний багш нь бол мал юм гэж тий. Тэгсэн чинь нийтийн сүлжээгээр энэ жанцсан нургаа одоо өхөл далд ороогүй байгаа юм уу? Өхөл далд орооч. Тийм ээ? Энэ монгол хүнийг мал гэж одоо доромжилж байна. Яагаад монгол хүн өнөөдөр мал болчихгүй гэж тий. Тэгэхээр тэр жанцсан нургаа үнийг хэлсэн байхгүй юу? Монгол хүний багш нь бол мал. Тийм. Малаас бол монгол хүн их ухаан сурсан. Тэрнийхээ хүчээр бол монгол хүн дэлхийн шилдэг хүн болсон. Тэр болсон болов шүү дээ. Болж чадаагүй бол малаасаа болоогүй, өөрөөсөө болсон. Тийм. Болсон бол өөрөөс нь ч болсон, малаас ч болсон. Тэгээд монгол хүн бол 5-30 малыг одоо гаршуулж гэршүүлээд өөрийнхөө бүх хэрэгцээг хангаж, өөрийнхөө бүх хүслийг бол биелүүлдэг тийм хэрэглүүр, тийм хоол хүнс, тийм бараа таваар, тийм ухаан юуг бол бий болгосон зүйл нь бол тэр мал юм. Тийм учраас Монголын ахуй соёл, уламжлалт ахуй соёл гэдэг юмтай түүгээр дамжиж монгол хүн ертөнцийг, орчин тойрныгаа хүнийг, амьтныг, малыг, ургамлыг, байгалыг яаж таньсан бэ, яаж ухаарсан бэ гэдэг юмтай нь бол энэ монгол хэлний илэрхийллийг холбож ойлгохгүй бол ямар ч толон дээр, ямар ч хүнд бол ямар ч одоо бичсэн ясан зүйл бол энэ үгийн утга бол байхгүй. Тийм. Ийм учраас бол одоо маргаашийн өнөөдөр үг нь бол өөх байвал үг нь зүгээр боловч одоо тэр уушиг өнөөдөр хэрэглэхгүй бол тэр өөхнөөс чухал байна. Тийм учраас уушгаа сонгох гэж байгаа юм. Тэгээ уушгийг бол яг ер нь тэгээд нэг одоо мал төхөөрөө тэгээд нэг хоньны дотор махаа одоо ингээд хүнс чанахтаа бол уушгаа болгоцоход тэгээд тэрнийг ингээд дээжинд ингээд нэг жоох нэг аваад тэгээд устын одоо гал дээр өгөхийн өргөө тэгээд энэ нохоо шуунд бол өргөчдөг монгол хүн тийм. Тэгээд уушиг бол яг тэр нэг юу бахтай юм байна л да. Одоо нэг тийм бусад одоо тэр нэг дотор махыг бодоход мэдхгүй одоо би тэр нарийн мэдхгүй тэр био химийн талаасаа бол тэр нэг калор малор гэдэг үг ухаантай тэр мэр юм нь бол бодвол одоо тэр зүрхийг бодоход ч юм уу гидсийг бодоход ч юм уу ходоод гүзээг бодох ч юм арай бол бага байдаг юм байлгүй дээ одоо тий. Тэгээд тэрнийг нэг айхтар одоо тийм хүндтэй хоолны юмд ордгоо. Тэгээд тэр чинь одоо өөхтэй харьцуулах юм бол баг юу ч биш болох гэж байна шүү дээ. Тэгээд нэг нохоо амтын хүний зуу шүү дээ. Тэгээд яг тэр чинь нэг дээж мэж болох юм аавна галлаа өргөн. Тэгээд одоо тэр тогоо юунда тавгандаа бол бас жаахан уушиг бол үлдээгээ. Тэгээд бусдын бол өргөчдөг. Өөр бол малын махыг хайдаг барьдаг юм бол шившимшин хүртэл одоо хайж байгаа болохоос тэр чинь тэгээд аргал хоргол болно, өтөг бууц болно, мал тэжээл болно одоо ингээд явна шүү дээ. За ингээд ийм учраас бол энэ ийм санаа бол энэ хилтэй ус болгонд байна гинэ. Тий одоохонд энэ хоёр юмыг сонгохлоор чухал бас хоёр юмыг сонгох болвол тухайн нөхцөл байдлаас болоод альнийг чи сонгох уу гэж тий. Тэр нь ямар учиртай гэж. Тэгээд ийм санаа бол Франц хэлтэй хүндэс тохиолддог энэ, Баск хэлтэй Африкийн хүндэс тохиолддог энэ, Хятад хэлтэй хүндэс тохиолддог энэ, Орос хэлтэй хүндэс ийм нөхцөл байдал тохиолддог. Тэр ямар хэлтэй нь хамаагүй, ямар ёс заншилтай нь хамаагүй, ямар соёлтой нь хамаагүй, ямар шашинтай нь хамаагүй, ямар эрдэм ухаантай нь хамаагүй ийм нөхцөл байдал амьдрал заавал тохиолдно. Тэгэхээр тэрийг тэр өөр хэлтэй улсууд бас их сониг хэлж байгаа юм. Энэ нэг одоо нэг ийм хэсэг хэллэг байгаа тий. Энэ үгтэй зэрэг зарим нь Монгол, зарим нь одоо англи төрлөх хэлтэй хүн хэрэгэлдэг, зарим нь бол орос төрлөх хэлтэй хүн хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл англи, орос, монгол төрлөх хэлтэй хүмүүсийн нэг төрлийн үзэгдэл юмыг бол тэр нэг метафор гэдэг юмараа яаж илэрхийлж байгааг харуулсан нэг тийм жишээ байгаа. За тэгээд энэ дээр бол яг тэр сая миний нөгөөх юу гарсангүй одоо тэр яг би дараа нь цаг гарууд хэлэмж сая амсны шин дээр. Энэ дээр бол одоо ингээд энэ төрөөгөө хүүхдэд төмөр өлгийг хийх гэж одоо Монгол тийм үг байна тий. Тэгээ энэ бол их айхтар одоо ноцтой үг бай тий. Төрөөгөө хүүхдэд төмөр өлгийг хийнэ гэж. Одоо бол энэ Монголын одоо зарим одоо ер нь ихэнх одоо залуу хүмүүсүүдийн бас энэ ертөнцийг үзүүл энэ юмыг айхтар хувирч байна. Тэгээ одоо ингээд хүүхэд нь төрөөгүй байхад одоо ингээд дэлгүүрээр яваад өлгий бэлдээд аваад одоо хонд ингээд бүр хувцсыг аваад баг ой хүртэл нөмсөх хувцсыг аваад одоо ингээд шүүгэнд хийгээд энэ Европынхан тэгдэг юм. Тэг хүүхэд гараагүй байхад ингээд хам гимэн бэлчдэг байхгүй гутал мутал одоо тэр юм уу одоо бүгдийг ингээд аа. Монгол хүн бол одоо гараагүй хүнд бол тийм янз бүрийн одоо үлгий бол бэлтгийг одоо хонд ингээд тэр муу юм тэр болчихж магадгүй тэр хүүхэд төрөхт нь ямар нэгэн саад татвартай юм учирч магадгүй учраас бол тэр гарын гартал нь бол хүүхдэд одоо хувцас хонор өлгий одоо хондоо ер нь бол энэ
болоогүй юмыг бол болоогүй юмд Монгол хүн их көөрцгөлт их дургу байдаг тийм. Болоогүй юмд учиргүй баярлах. Эсвэл болоогүй юмыг ухтаж гойны гутрах тийм үү. Ийм юмд бол одоо тэр цагийн юм тэр цаг нь болсон үед тэрийг мэдрээрээ тэрнээс өмнө битээ хөөрцөг болоорой гэж одоо хоног яа. А энэ Европын ч юм уу ер нь өөр газрын улсууд ч нь бол одоо тэрх гэж ингээл дэвхцээд байна. Би одоо наад нэг тийм сайхан юм болох гэж ингээл ингээл тэрнийг ухт нь одоо тэгж тэмдэглэнэ гээл гэдэг. Монгол хүн бол тэгдэг. Тийм төрөөгүй хүүхдэд бүр очиж төмөр өлгөө хийх нь байна шүү. Бүх бат тийм ээ. Яг ер нь төмөр өлгөө хийдгүүл дээ Монгол хүн одоо модоор хийжсэн. Тэгээ одоо бол модоор хийдэг өлгөө хийдэг хүн ховор болж модон ч бараг байхгүй улсын байдгүй өлгөөний мод тий. Зүүж хийхгүй бол зүүдлгүй мод бол олдохоо байсан. Одоо төлдөг модчгүй болох гэж ашиг байна. 8% хойтой газраа төгрөгөө одоо дуслаа шүү дээ. За тэр яг муу юм яриад яг тий. За ингээд тэр санааг бол энэ англи төрлөх хэлтэй улсууд бол тэр ихний хэлдэг нь бол юу гэхтэй зэрэг нэг өлссөн хүн нэг үл залгах болоод нэг амтан барьж идэх гэ туулаа барьж идэх гэсэн чинь туулаагаар бол одоо хоол хийж идэхийн тулд ихтэй туулаагаа барьж ав гэж байгаа. Англи төрлөх хэлтэй хүн тэгж хэлнэ гинэ. Тий. Туулааг барьж ав. Тэгээ туулаа бариагүй юм бол тэр чи яаж хоолоо хийх юм тийм ээ. За тэгээ хоёр дахь хэллэг нь болохоор зэрэг энэ баавгааг бол агнж байгаа тэгээ дараа нь арсын худалдаараа гэж англи төрлөх хэлтэй хүн хэлдэг гинэ. Тэгээ одоо манайхууд нэг алаагүй баавгаан арс худалдах гэж яг одоо тэгж орчуулад одоо энэ сонин хэвлэлд бичиж байна тий. Энэ бол Монгол зүүрэг биш шүү. Алаагүй баавгаан арс худалдах гэдэг. А Монгол хүн бол яг одоо нөгөө хоньны толгой тавиад нохоо мах худалдах гэж үг байна тий. Яг тэр жаахан өөр эндээс өөр утгатай үг тий. А тэгээд энэ бол одоо англи соёлтой улсуудаас гарсан. Тэгээ нэрээ бол одоо баавгаагаа алхаас өмнө арсын худалдах гэж байхгүй шүү дээ. Энэ одоо тэр за тэгээд цаашаа явъя. Энэ ямааны мах халуун дээрээ сайн гэдэг үг бол одоо нэг сэрүүн халуун юутай гэдэг одоо шин тэмээний мах ямааны мах бол сэрүүн шинжтэй гэдэг ч юм уу. Одоо тэгээд шөл ус юмд хэрэглэвэл өвчин эмгийг дарах хүний биеийг засах сайжруулах юмд бол ямар малын махыг ямар цагт ямар хэмжээгээр ямар маягаар одоо идэж хэрэглэх ингэвэл одоо тусдаа хортоо гэдэг нь бол гаргадаг. Тэгээд яг энэ ямааны мах бол их царцамхаа одоо юм байд юм байна л одоо Монгол ямаа лавт юм байдаг юм. Өөр газар би ямааны мах идэж үзээг учраас худлаа хийж болохгүй. Энэ халуун орны ямаа ямар байдгийг халуудаасан ч юм байдаг юм бол бүү мэд. Ямар ч байсан Монгол ямааны мах бол одоо ингээд царцуу аманд одоо оронгуудтай бол ингээд царцна. Тэгээд ер нь ямааны мах идэх гэж байгаа бол хөрхөөс нь өмнө иддэг гэдэг нь зүгээр одоо иргэний соёл юм тий. Тэгээд ер нь тэгж идвэл тэр ямааны мах бол хүний биеинд одоо тэр нөгөө хэрэгтэй юм шингэх юм тэндээ авдаг гэдэг. А тэгээд энэ англи хэлтэй хүн одоо тэгин гинэ энэ төмрийг бол халуун дээр нь давт гэж. Одоо тэр чинь нөгөө гар урлал үйлдвэрлэл хөгжсөн газар чинь бол одоо ингээд нөгөө яг ямааны мах англи хүн идчихлээсэн байх л да тий. Тэгтээ бол ямаа байсан байж л таараш тэр чинь одоо олон цойны үг гэхээс биш өхөр бол одоо англи зөндөө байсан одоо ч байгаа. За тэгтээ энэ бол нөгөө одоо энэ чинь хэвлэлийн үйлдвэрлэгт баг англид анхан болсон гэдэг үү шүү. Одоо юу гэдэг л одоо тэгдэг байх шүү жишээ нь. Одоо энэ Европын суурьшилд орвол чинь нийгмийн үйлдвэр, сүлжмлийн үйлдвэр, хэвлэлийн үйлдвэрийн тэр чинь бол одоо энэ зарим нь хятад, зарим нь одоо англи манглд бол анхан бий болсон. Тэгээд эдгээр чинь төмөр мөмрөөр бол юм хийдэг мужаан дарахны урал чинь бол одоо бүрэх төр эртний одоо их айхтар одоо уламжлалтай хятад ихт одоо чулуугаар юм хийдэг одоо тэр соёл моёл бол их эртнийх одоо ийм юутай байна шүү дээ. А манад бол энэ малчин улсууд бол тэр нь байх нь байсан боловч уран дарахч бол байсан боловч тэр бол одоо хүн болгон тийм түгээмэл одоо ирэх гэдэг тийм зүйл биш. Тэгээд эдгээр болохоор зэрэг энэ төмрөөр юм хийж байгаа бол улаасгаж аваад тэгээд хөрхөөсний өмнө автвал одоо тэр төмрийг янз бүрийн хэлбэр байдалд оруулж болно гэж хэлнэ. А тэгээд нөөх нь болохоор зэрэг одоо нартай байхад хадлангаа аваараа өвсө хадаараа гэж юм хэлж байна тийм. Тэгээд энэ англич нь бас өхөр сүрэг ихтэй байсан одоо жаахан цөөхөн болсон байх. Эднэр бол одоо ингээд өвсийг одоо хадлан бас авна шүү дээ эднэр чинь тийм. Тэгээд Монгол хүнд одоо өвс хаддсан шиг ойлгож болохгүй шүү дээ. Тэгээд тэд нар чинь бас малдаа ингээд өвс ам. Тэгтээ ингээд нөгөө мөрөн дээр ингээд эргүүлчихдэг тийм. Тэгээд тэр өвс нь бол ингээд нөгөө хэвлийн цаас шиг тийм байдаг тийм. Тэгээд өнгөрүүлээд байна. Тэгээд бухал хийгээд бухлаа овоолоод юу пресслэх нь баг үгүй. Тэгээд одоо Америк Английн тэрт бол ингээд мөрөн дээр нь өвсөө эргүүлээд тэгээд энэ хэвлийн цаас шиг юм болгоод үгүй бол сонин аргаар яадаг. Тэгээд яг энэ нартаад энэ бол Монгол хүн бол бас хадлангаа бол нартаа сахтаа авах хэрэгтэй гэдэг юм таарна тэр одоо ухаарлал нь бол адилхан байна. За ингээд цаашаа явъя. Тэр өхрийн сүүлдээр хутга гэдэг үгийг бол өхрийн сүүлдээр хутгач гэдэг юм уу? Одоо нойрноос морой алдах, чөмгнөөс хутгаа одоо хуглагч гэдэг юм уу? Ийм хэллэгүүд байна. Энийг бол
тэр англи хэлтэй улсууд одоо англи төрөлх хэлтэй хүн шүү. Энэ зүгээр англи хэлтэй одоо юу улсууд биш. Англи төрөлх хэлтэй хүмүүсийг хэлж байгаа шүү тий. Англи төрөлх хэлтэй хүмүүс бол ингээд аяганд цай хийчгээд тэгээд аягтай цайгаа бол ингээд ам руугаа ойртуулаад уухад уруул аягны амсар хоёрын хооронд зөндөө зай байдгийн шүү гэж хэлж байна. Тий. Аягны амсар уруул хоёрын хооронд зөндөө зай байгаа шүү дээ. Тэгээ бид нэг ингээд хүргээд тэгээ уруул дээр ингээд хүргээд одоо цаашаа сороод цай одоо шингийн юм ууштай. Тэгэхээр англи хүн бол тэр нөгөө үхрийн сүүл дээр хутга гэдэг юмыг бол үхрийг төхөөрч дуусаад тэр хутганы үзүүрээр тэр мөн сүүлийн чинь үеийн зүгээр ингээд хөдөлгөөл бол үгээр ингээд сайхан үйлчлэх ёстой юм чинь тэн дээр очиж одоо хутгаа хугалцдаг бол одоо болгоомжгүйч байдаг юм уу тэнэгч байдаг юм одоо тиймтэй холбоотой байна шүү дээ. Тэгэхээр энэ англи хүн бол тэр заавал тэр үхэр англи одоо тэр яахтай холбоотой хэлэх ёстой гэж бодож болохгүй. Тий. Зөвхөн ер нь бол англи хүн бол тэр үхрийн сүүлийг нуулахаа бол нуулдаг л байх. Нуулахаа мэддгүү гэж бас хэлж болохгүй шүү дээ. Энд ч яахан кэвшинчтэй амьдрал гэдэг юмтай холбоотой байна шүү дээ. За ингээд цаашаа бол одоо ингээд яриад дуусгана. Энэ хүний авгаа тойтогоос шиг өөрийн авгаа тоогооны бариуч гэж одоо юм Монгол зөөрөг байна тий. Тэгээ энэ гайхах хэрэг бол байхгүй. Тэгээ энэ бол тийм их муухай үг бас биш. Их сайхан ч үг биш. Ердөө бол ийм хэллэг бол байна. Тий. Тэгээд энэ бол юутай холбоотой өгөхтэй зэрэг энэ цаанаа их айх тэр гүн санаатай, гүн ухааны тийм санаа юм. Тэгэхээр зэрэг ингээд тэр нэг ижил дасал болсон юм бол хүн ерөөсөө мөн чанараараа уйдамтгай амт. Тэгээ заавал авгаагаасаа уйдж идэг гэсэн үг л биш. Ингээд нэг морь унаалавал тэр морой нэг өөр нэг мороор соччих юмсан гэж бодно. Нэг одоо мах идэлэвэл энэ орой нэг шөлтөө хоол идэх юмсан гэж бодно. Тийм үү? Одоо ингээд нэг компьютер хэрэглээд байвал гайгүй шиг компьютер авах юмс гэдэг нь гайгүй шиг гар утсаа авах юмс гэж бодно. Тэр төрүүчийн юм хэрэгцээг нь хангаад байгаа ч гэсэн тэрийг нэг өөр юмар бол сольж үзэх гэдэг нь бол энэ дээр зүгээр л одоохондоо тэгээд өөрийнх нь авгаа тоогооно барив шиг харагдаад өөр хүний авгаа тойтоогоос шиг харагдана гэж хэлсэн болохоос биш. Монгол хүн бол авгаа эргүүлэх дуртай, авгаа хөхнөө сольдог энэ төрсэн тийм ойлголт ерөөс энд бол огт байхгүй. Огт байхгүй. Энэ бол цаана бол юу гэхтэй зэрэг хамгийн их ижил дасал болоод ингэсэн юм чинь ч гэсэн чамд ямар нэгэн цагт бол тэрийг бол чи үгүйсгэх, тэрийг бол одоо тэрнээс уйдах тийм юу ирэн шүү. Энэ нь бол дэлхийн бүх хүн түгээмж байдаг юм шиг. Ганцхан монгол хүн юу гэж хэлэх вэ, англи хүн юу гэж хэлэх вэ, орос хүн юу гэж хэлэх вэ, хятад хүн юу гэж хэлэх вэ гэдэг нь өөр асуудал төр хэлнийх нь асуудал шүү. Зүгээр өөр хүн бас яг ингэж хэлдэг гэж болохгүй. Тэгээ тэрийг бол энэ англи төрөлх хэлтэй хүн болохоор зэрэг хамар хашааны зүлэг дандаа ногоон байдаг гэж хэлнэ гинэ. Тий, хамар хашааны зүлэг. Тэгээ одоо энэ англи хүмүүс чинь одоо та нарын англид очиж үтсэн улсууд зөндөө байгаа. Тэгээ энэ ч нөгөөх манай энэ гэр хорвол шиг ингээд ийм жижигхэн хоёр давхар байшингуудтай тэр хувиуд ах манайх чи хаус маус гэдэг нэг хувийн байшин. Тэгээ тэр чинь ингээд жижигхэн газартаа бас хөөрх юм чи. Тэгээ тэн дээр нөгөө авгаа нар ч одоо ингээд өгдөө босоод бэлий хийчихэд одоо нөгөөх ингээд гоё одоо ингээд хайчлаад одоо тэр юугийн хогийн ургамлын төвгээд одоо тэр чинь жигтэй юм болно шүү дээ. Орой ажилласаа ирээд түүн хагас сайтар янз. Тэгээ заримдаар нь ингээд өсөг мүсэг гаргаад ихнэр нөхрийнхээ нэрийн юуг бол тэр зүлгэн дээр гаргаад хүүхдийнхээ нэрийг бас ингээд хайчлаа. Тэгээ тэр чинь баг нэг тийм уран зургийн галерей шиг юм байна тэр одоо англи айлын зарим айлын хашаа бол тээ. Тэгээд нөгөө айлын авгаа ингээд харахлаар зэрэг дандаа сайхан ногоонороо байгаа юм шиг харагдана. Тэгэхдээ өөрийнх нь хашаа бол баг тэрнээс гоё гэж шүү. Тэгэхээр тэр хүний юм тэгж харагдана. Энэ бол муу юм уу тэнэг хүний явдал бол ерөөсөө ердөө хүний явдал. Тэгэхдээ монгол хүн бол Чингэлтэй байдаг хоёр айл бол нөгөө айлын хашаа ногоонороо үзэгдээд байна гэж хэлэхгүй монгол хүн. Тийм тэгж хэлэх боломж байхгүй. Тэгж хэлдэг бол энэтэй адилхан биш. Энэтэй адилгүй шүү. За ингээд тэгсэн орос хүн бол их сонин хэлж байна. Тий. Энэ хүний эхнэр болохоор зэрэг хун шугуу шиг байна. Тэгээ өөрийн эхнэр болохоор зэрэг талын гашуун шарж шиг гинэ. Тий. Тий. Энэ орос хүний үг шүү тий. Тэгээд ер нь тэр энэ өөрийн эхнэр талын гашуун шарилж. Тий. Хүний эхнэр бол одоо хун шуу шиг тий. Тэгээд энэ бол бас цаана юу гэхтэй зэрэг энэ орос хүн эмэгтэй хүнийг одоо тэр үнэлсэн тийм хэллэгүүд байна. Тэр нь дандаа нэг тийм төрөлцсөн хүнсний барааны дэлгүүрт явж байгаа юм шиг тийм үгээр хэлнэ шүү. Одоо тийм аппетитная баба гин, ядерная баба гин одоохондоо тэр чинь дандаа тийм одоо тэр гастрономийн тийм сэтгэлгээтэй байна. Эмэгтэй хүнийг бол одоо тэр хоол хүнс, тэр хоол хүнсний одоо төрөл тийм юм тань яаж одоо тийм амттай баба гэж тий. Тэгээд тэр цаашаа ингээд тэр секс рүү ордог. Энэ бол орос хүний тэнгийн юм ухаантай асуудал биш.
Энэ чинь үндэстэн бодвол одоо энэ ертөнцийг үзэх тусгай одоо тийм ертөнцтэй байна шүү. Тэрнийг шоолохын ч хэрэг байхгүй, учиргүй баярлахын ч хэрэг байхгүй. Ердөө тэгжил үздэг бол тэгжил үзнэ. Гайхах ч юмгүй, гайхгүй гэж арга. Цаг болсноо. За одоо ингээд дуусах. Хөө яг үнэтэй уучлаарай. За одоо би дуусахгүй. Одоо хамгийн сүүлчийнх нь бол Монгол хүн бол энэ өсгөтэй сураагүй юм өтсөн хойно сурахгүй гэж одоо энэ яста алтан үг байна энэ үг бол. Тий. Одоо ёстой ганган үг шүү энэ үг бол тий. Өсгөтэй сураагүй юм өтсөн хойно сурах. Тэгээ хөгшин азаргаж ороо сурах гэдэг хэллэг бол бас яг энэний нөгөө хувилбар тий. Тэгээ хөгшин азаргаж ороо сурч болно. Тэгтээ дими бараг сурахгүй гэсэн үг. Тий. За тэгэд энд бол одоо монгол хүн бол их олон хургандаа цадаагүй төлгөндөө майлах гин бас сайхан үг. Тий. За тэгээд ургамал дүгөө сургамал дүгөө гинэ. Тий. Энэ бол одоо гайхалтай үг шүү энэ гурван үг бол монгол хүний. За ерөөсөө одоо энэ бол бараг одоо ингээд энэ бүх сургуулиудын самбарт бүх айлын гэрт бараг энэ үгийг хадмаар байна. Тэг ингээд сайхан одоо энэ гоёор бичээд монгол үчгээр бичиж болно, хэрэгээр бичиж болно тийм. Тэгээ энэ бол ерөөсөө одоо бараг одоо юм. Тэгээд энэ хуучин бол биднийг залуу багш байхад сурдгуу оюутан гэж байдгүй, сургадгүй багш гэж байдгүй гэж Оросоос ирсэн сургаал шүү. Чиний шав муу сурч байвал чи л муу байна гэсэн үг. Чи багш л муу, тийм ээ. Тэр оюутан сурах л ёстой, чи бол сурах чадахгүй байна. Тэгэхдээ одоо энийгээр бол тэр угаасаа тэр хүн юм сурах тийм чадваргүй бол тэрэнд юу заагач нэмэргүй гинэ. Тэгээ одоо яг өөрчлөгдсөн шүү энэ бол тийм. Сургадгүй багш, сурдггүй оюутан гэж байх алавгүй. Сурдггүй оюутан гэж байна, сургадгүй багш гэж бас байх ёстой. Тэгээ энэ өөр асуудал. За яг энэ бол жаахан тийм улс төрчин тийм санаа бол байхгүй шүү. Энэ бол биолог, физиолог, оюун ухааны асуудал. За ингээд орос хүн бол банкагийн сураагүй юмыг Иван Иванович сурахгүй гинэ, мэдэхгүй гинэ. Тэгээд хүүхдийг жоохон байхад Иван Иванович гэдэг нэртэй том болохлаараа болдог хүнийг жоохон хүүхд байхад баня гэж эрхлүүлдэг юм гинэ. Тэгээд Саша нь Сергей болдог. Маша нь бол хэн болох вэ? Марина болдог ухаандаа тийм ээ. Надя нь бол Надежда болдог ухаандаа ингээд тэр чинь хүүхэд байхдаа нэг ингээд одоо манайх нэг Улаана гэж байгаа тэгээд нэг Улан баяр болдог шиг ухаандаа Цагаана гэж байгаа Цагаанхүү болдог шиг тэр овг нь ингэж нөгөө солигдохдоо тусгай ирэмбтэй. Саша бол Сергей л болно. Түүнээс биш Владимир бол болохгүй. Тий. За тэгээд энэ банка байхдаа сураагүй юм Иван Иванович болохдоо мэдэх ёсгүй гэж ингэж хэлнэ тий. Тэгээд тэр хургандаа цадааг бол төлгөндөө майлах, ургамал дүгөө сургамал дүгөө. За энэ мэтэр бол юу гэхтэй зэрэг одоо би ингэж үгээд дуусглаа. За эндээс бол ингэж хамгийн сүүлд хэлэх гэсэн зүйл юу гэхтэй зэрэг хэлний илэрхийлэлд бол утга байхгүй шүү. Хэлний илэрхийлэл бол утгагүй. Утгатай гэж хэлж байгаа юм нь юу гэхтэй зэрэг утгатай болгоод холбоод авчихсан юмаа тархиндаа бий болгоцсон зүйлээ тэгж хэлж байгаа юм. Авчихсан зүйлээ. Тэрийг аваагүй байгаа үед бол хэлний ямар ч илэрхийллээс шууд утга гарахгүй. Ямар ч утгыг хинч хэлж өгөхгүй. Тэр үг ерөөсөө хэлэхгүй. Тий. Тэрийг бол хүний биед бол байна. Тэгээ биед нь орохлоор зэрэг тэр юм бол одоо өөр юм болно. Тий. Тэг хэрэг одоо тэр хэлний илэрхийлэлд утга байдаг бол бид нар одоо ингээд нэг номыг ингээд уншаад дуусгаад бүгдээр орчих хэрэгтэй шүү дээ. Тэгдэггүй харамсалтай шүү. Орохгүй шүү. Тэр чинь юу гэдэг зэрэг тэр юм бие рүү н орж ирээгүй байх гэсэн үг байна. Бие рүү н орох хүртэл одоо тэр юм чинь ингээд хөнди байгаад л тэгээд насан туршид ч бол ойлгохгүй байж магадгүй. За ийм учраас бол одоо хэлний илэрхийлэл хэлний утгыг бол үгээс эрэхгүй, хэлний илэрхийллээс эрэхгүй, өөрийнхөө биеэс ирнэ, үндэснээс ирнэ, үндэсний соёлоос ирнэ, үндэсний танин мэдхүн чадвар гэдэг юмнаас ирнэ. Тэгээд эцээст бол бөндгөрөөсөө ирнэ. Өөр хаанаас ирэхгүй шүү. Өөр хинч хэлж өгөхгүй, ямар ч толгойчиг хэлж өгөхгүй, ямар ч хүн хэлж өгөхгүй. За ийм учраас бол тэр тухайн үндэсний ертөнцийг таньсан танил, ертөнцийг үзэл бий болгосон оюун ухааны болон эдийн соёл бол ямар янзтай байгаа юм бэ гэдгээс хамаарч тэр үгийн утгыг тайлна. Түүнээс биш өөр хаанч бол байхгүй. За ийм учраас орчин үед бол таньхун хэл шинжиллийг бол одоо энэ Америкийн бас гаралтай хэл шинжилгээ энэ бол ерөнхийдөө 1980-аад оноос эхэлсэн. Энэ бол юу гэдэг зэрэг Чомскийн хэл шинжиллийг бүтэн үгүйсгэж байгаа. Одоо Чомскийн хэл шинжил бол хэлний утгасуудад ямар ч хэрэггүй гэж үзэж байгаа. Ямар ч холбоо байхгүй. Математикийг хэлэнд хэрэгжүүл тэр Чомскийн хонд жаахан тустай гэж тийм. Одоо бол
одоо энэ хүний тэр MRI гэж хэлдэг одоо нөгөө тархины одоо соронзон бичлэгийн аргыг хэрэгжилж энэ тархинд болж байгаа тэр 18-20 миллиард эсийн үйл ажиллагаа тэр төвүүд хаана бий байж гэнэ энтэй холбоотой бол хэлний илэрхийллийн утга мутга тийм юм бол гарах хэрэгтэй. Тийм учраас одоо бол Аристотелоос ихтэй 2500 жилээс өмнөх хэлний тухай сургаалд бол бий болж бидний мах цусаар гүйсэн энэ зүйлийг одоо цусыг цэвэрлэхгүй бол одоо бид нар бол ингээд төвжирнүүд байдалд орсон. Гарцгүй болсон. Одоо бол одоогийн хэл шинжил бол өнөөдрийн хэл шинжил бол хэлний асуудлыг тайлбарлаж чадахгүй болсон. Ягаад гэвэл тэр хүн бол зөвхөн хэл мэддэг амьтан бол биш. Хүн бол зөвхөн хэлээр ярьдаг амьтан бол биш. Хүн маш олон талтай. Тийм учраас зөвхөн хэлийг мэдвэл хүнийг мэднэ гэж бол болохгүй. За ингээд миний ярих зүйл ер нь дууслаа. Цаг хэтрүүлжтэй Чулуунбаатар агшуулчдаараа тэгээд хамгийн эцэст нь бол одоо эхлээд хэлсэнгүй хэдий та нар одоо ингээд бас энэ коронавирус янз бүрийн цаг үеийн нөхцөлд хэцүү төвөгтэй үед надтай хамт одоо ингэж 2 цаг хэрэгтээ байлцаж өгсөн. Надад тань бараа болцож өгсөн. Миний яриаг бол анхаарал татуулсан та бүхэнд баярлалаа. Та нарын хүссэн хүсэл одоо бүх юм сайхан болж оюун ухаан дэгж дэлгэрч Монголын ард түмний одоо нийт энэ заяа одоо хиймар сүлд эрдэм боловсрал энэ бүх юм эд баялаг энэ юм нь бол улам сайхан ариун дэлгэр болж Монгол хүн одоо гачигдах цуцгдах юмгүй нэг сайхан тэнэгэр сайхан сэтгэлтэй зовх юмгүй ингэж амьдрах байх болтугай гэж өрөөё. За та бүхэн баярлалаа. За бидэнд сонирхолтой сайхан лекц өгсөн Баянсан багштай баярлалаа. Баянсан багш бол хэлэлцгийн ухааны доктор, профессор, Монгол улсын гавьяат багш. Өнгөрсөн 2021 онд бол Монгол зөвлөсөн үгийн утга соёлын тайлбар толгиж одоо юм хуруу зузаан сайхан ном гаргасан. Тэн дээр бол одоо саяын мэтийн маш олон зөвлөсөн үгсийг бол тайлбарлсан байгаа. Энэ багш үзүүлж байна. Хэрвээ одоо энэ талаар сонирхож унших юм бол энэ номыг авч уншвал одоо илүү их сайхан мэдлэгтэй болно. Тэгээд одоо ангийн багшаа харж үзээд үнэхээр одоо 1 цаг лекц уншуулна гэсэн бүхэл бүтэн цаг 20 минут уншуулчлаа одоо тэгээд үнэхээр одоо сонирхолтой сайхан яриа байсан. Ер нь бас багшийн энэ хэл шинжилт сүүлийн үед бас шин сэргийг санаа оруулж байгаа тийм зүйл. Бид бол одоо хуучин олдтойгоо бас зурлалцаар л яваа. Тэгэхээр багш бол одоо тэр үгийн утга бол үгэндээ биш, хүний оюун санаа тарих биеинд байна гэдгийг бол шинээр санал давшуулж байгаа. Сүүлийн танхимын хэл шинжилт гэсэн одоо тэр когнитив лингвистик энэ тал руу бол явж байгаа шүү дээ. Тэр 80-аад оноос хойш үүссэн гэдэг. Тэгээ энэ талын одоо сургаал эрдэм ухааныг бол манай Монгол Улсын их сургууль, ер нь энэ ихтэй сургуульд бас зааж эхэлж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр багш бол энэ талын юмыг бол илүү гүнзгий судалсан. Тийм одоо эрдэнэтэй багш байна. Тийм учраас багштай одоо их баярлалаа. Тэгээд манай Монгол Улсын их сургуулийн ахуйн холбооноос лекц уншсан багш нартай энэ мэрэгдийн алтан ном, за тэгээд энэ морин хуурын дүрстэй палаш, энэ ахуй догчны холбоо гэж бичсэн. Энэ хоёрыг бэлэг болгож барьдаг. Тэгээ энэ палашаараа бол одоо энэ ойсон лекцээ бичүүлж аваарай. За энэ номын бол 224 дугаар талд бол манай Баянсан багшийн тухай эрдэм ухаан тэгээ товч намтрыг оруулсан байгаа. Тэгээд багштай энэ номыг бэлэг барья. Тэгээд баярлалаа чухал. Нэг юм бас жоохон залруулах хэрэгтэй. Миний одоо ярьслаас энэ уламжилт хэл шинжилт юм уу сонгодог хэл шинжилт гэж ингэж ярьдаг зүйл бол одоо хэрэггүй болоод шал димий тийм хэрэггүй юмыг бид нар зааж сургуулж иржээ гэж санаавал биш шүү. Энэ бол юу гэдэг зэрэг энэ бол одоо энэ шинэ парадигм, шинэ үзэл баримтлал гаргах тэр суурийг бол энэ уламжилт хэл шинжилт гэдэг юм тавьж өгсөн. Тэгээ энэний суурин дээр одоо өөрөөр хэлбэл шинэ одоо хандлага, шинэ үзэл онол, шинэ үзэл баримтлал, шинэ арга зүй бол гарах юм учиртай болсон. Түүнээс биш. Энэ уртлын юм бол хэрэггүй. Одоо энэ бол дими хоосон юм байсан, шал дими гэж ийм санаа бол ерөөсөө байхгүй гэдэг нэгдүгээр хэлье. Хоёрдугаарт бол тэр би тэр нэг энэ нэг ийм монгол хэлний зүйрлсэн хэллэгийн утга соёлын тайлбар тал гэдэг нэг ийм жижигхэн 1000 орчим одоо зүйр цэцэн үгийн утга орсон тий. Тэгээд энэ бол нэг жаахан одоо өөрийгөө
бие үнэлэхгүй бол бас болохгүй байна тий. Одоо ч өөрийгөө үнэлэхгүй бол намайг үнэлэх нь толдохгүй шүү дээ. Тэгээд энэ зүүрцэтсэн үгийн одоо би түрүү хэлсэн одоо 10,000 одоо тийм хураангууд толь зөндөв өөр Монголд ч гарсан манаач гарсан зөндөв. Гэхдээ энэ утга нь бол энэ саяын миний шиг одоо хонд ингэж ярьсан тийм толь бичиг Монголд гараагүй байсан. Монгол байтугай дэлхийн хэлнүүдэд бараг гараагүй байсан. Тэр гараагүй байсан ямар учиртай вөхтэй зэрэг тэр хэлний илэрхийлэлээс утгыг хайгаад байсан учраас олдохгүй байсан. Тэгэхээр хэлний илэрхийлэлд энэ байхгүй юм байна. Өөр юмнаас хүний толгооноос, хүний аж амьдралаас, хүний соёлоос, хүний үйл ажиллаас энийг ирэх юм байна гэдгийг олж мэдсэн цагаас эхлээд иймэрхүү зүйлүүд гарах учиртай болсон. Тэгээ энэ бол манай дунд сургуулийн ч юм уу дээд сургуулийн Монгол хэл утга зохиолын багш нар оюутнууд ер нь гэртэй байдаг инженер, техник, эмч одоо ажилчин тариаланч ямар ч хүн гэсэн одоо Монгол хүний энэ ухамсар сэтгэхгүй амьдралын энэ хэв маягт бол энэ хиллэг гэдэг юм бол ингэж туссан байна гэсэн ийм имийг одоо ойлгоход нь жаахан тус болох ийм зүйл болов гэж ингэж бодоод тэгээд гаргасан юм байна. Тэгээд энэ яг одоо өөрийгөө сурталж байгаа юм зүйл. Тэгээд энэ би нэг навсаасан бахан цаас чирээд ирсэн ямар учиртай болов энэ үгэн ч одоо ингээд их хөөрөө өвчтэй болж байгаа юм байна да гэж ингэж бас бодож магадгүй. Тэгээ энэ телевизийн бичлэгийн усуд бол ингээд энэ хийсэн юм авцраараа гэдэг юм аа. Би нэг 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Тэгээд нэг 50 гаруй илтгэл дотоодын болон олон улсын хуралд бол хэлцүүлсэн. Нэг 50 гаруй танин мэдхүү сургалтын өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Нэг 10 гаруй ном хүнтэй болон өөрөө хамтарч бичсэн. Нэг 15 докторийн ажлыг удирдах хамгаалуулсан. 46 магистрийн ажил, 52 бакалаврын ажил удирдсан. Ийм хүн байгаа юм тий. Тэгээд яг энэ нөгөө бас энэ зураг мурагт оруулах юм байх гэж бодоод ингээд энийг ийм одоо ийм навсааш юмнууд чирээд ирсэн юм шиг. Түүнээс биш одоо нэг өөрийгөө мундаг хүн болгох гэж өөрийгөө нэг бүтээлтэй хүн болгох гэж ингэж маягласан зүйл бол биш юм аа гэж ойлгоорой гэж баярлалаа. Баярлалаа. Жавзан Дулан багшаа би танд энэ өөрийнхөө энэ бичсэн номыг танаа энэ телевизийн Ахмадын холбоонд ингээд барьчихъя.